эхэлж байна. За сайн байна уу? Сайн байна. За гадаа өглөрт болцсногоос жаахан зөрчлөө уучлаа. За. Би энэ юу сонсоос очсон. Ааха. За энэ яасан сонин юм ногоон өнгөтэй. Хянц чи юм өөр өнгөтэй байд юм. Би чи хар өнгөтэй гэдэг ойлгосон. Янз бүр. Ер нь стандарт өнгө хар л та. Тийм энэ би бариад үзчихв. Болно. Энэ ногоон өнгө тэгээд дээр нь марбл гэж хийтэй. Тий. Хараад байгаа ч энэ гантиг гэж ярьд юм. Яг нэр гантг шиг юм хар юунууд байна тий. Энэ ямар хамтлаг юм бэ? Энэ дэлхийн хамтлагийн байгаль цомог юм. Манайхад Германд хэлгээд сая ирээд саяхан ирсэн нэлт одоо удахгүй нээлттэй. Энэ байгаль цомог нь тэгээд дахиад ертөнц цомог нь одоо ирж байгаа. Замд явж байгаа гэсэн. Би яг хоёулангийн хэсгээ сонсоодох. Хоёулангийн сонсчихсан хамтлаг байна. Би яг нэг бас яг тэр аялгау энэ аялгау гэж бас яач мэдэхгүй байна. Нэрлж. Хоёулангийн ихээр би манайх нөгөө нээлт бензины нээлттэй арга хэмжээ юм. Шүү. Тэг гоё дан хөгжмөлөг тэгээд энэ нөгөө электрон хөгжим ардын үндэсний хөгжим тэгээд нөгөө цэвэр байгалийн дуу чимээ юм ингээд хийгээд өөрсдөө аяа зохиогоод өөрсдөө аранжировок юмудаа хийгээд гаргадаг хамтлагтай. Над чиг ингээд өдөржингөө ажиллаж байгаад ажил тараад ирж байгаа хүний хувьд бол баг сая ингээд хэсэг яхад бол баг алжаал сайрхаар амарж штэ сая бол Гоё. Тэгээд нэвтрүүлэг хийгээгүй бол жаахан сонсох байлаа. Одоо тэгээд нэвтрүүлэгт орой. Уучлаарай үзэгчдээ нөгөө юу руугаа орцсон. Зочнооч танилцуулаагүй явж байна. За сайн байцгаана өрх мөндөд үзэгчдээ. Манай автоби нэвтрүүлэг хэлж байна. За өмнөх нэвтрүүлгүүдээр бид нар хэлсэн тийм ээ. Яагаад нөгөө автотелевиз маань ингээд бас арай өөр төрлийн хоббинууд үзүүлээд эхэлвэ гэж. Тэгэхээр энэ бол нэг талдаа манай үзэгчдийн хүсэлт байгаа. Тийм учраас дандаа бас автомашин техникээс бас арай өөр төрлийн бас хоббинууд бас дундуур нь үзүүлье гэж ингэж шийдсэнийг та бүхэнд өмнөх дугаараараа хэлжсэн. За тэгээд манай өнөөдрийн зочин бол Чин Зориг. За одоо та бүхэн ингээд ерөнхийдөө орчныг ингээд харж байгаа бах. Ерөнхийдөө бол бид нар бол нэг юм янзны юм дэлгүүрт ороод ирлээ. Тэгэхээр бол манай Чин Зориг ахын одоо үндсэндээ хобби гэж би ойлгож байгаа. За тэгэхээр Чин Зориг ах өөрийгөө илүү жаахан үзэгчдэд жахан дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Оо яг би бензинэл нэг хоббитэй л байна. Тэр нөгөө хөгжим сонсох хоббитэй л байхгүй. Дуулж чадахгүй. Хөгжим тоглож чадахгүй. Хөгжим сонсогчлон баг. Яг энэ хар багасаа л бенз сонсч өссөн л доо. Манай гэрт бенз тоглоулж байдаг байсан. Одоо сүүлд нь ингээд одоо бодоод утсан чинь тэр Улаанбаатарт бичив гэдэг нэг 11 ширхэг сэр гарсаад сэр тэр л байсан юм билээ манайд гэрт ч нөө тий тэгээд нэг радиотой бенз боловч тэгэл тэн дээр гараад тэрийгэ тавьдаг сонсдог байсан. Араа сүүлд араа өөр юм сонсдог болсон. Тэгээд ер нь оюутан байхдаа ч гэсэн бенз цуглуулдаг байсан энэ Улаанбаатарт. Би ч Сүхбаатар аймгийн хүнэлтэд үнсэн. Тэнд төрж өссөн. Ямар мэргэжлийн хүн байна та ингээд? Барилгын инженер. Тэгээд 90-ад оны нэг айхтар давалгаанаар л тэгээд пианино хөгжим сонсохдоо мантай л боллоо шүү дээ. Тэр ч одоо нэг. Тэгэл хамаг юм архисан, хайсан одоо тэгээд олон нүүдэл суудлын дунд гээгдсэн те. Тэгэл одоо ингээд байхгүй болсон. Тэгээд 15 оноос л үндсэндээ бенз руу орж ирсэн, бензаа сонирхож ирсэн хүмүүс буцаагаад бенз сонсож эхэлж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд энэ манай энэ хуучцуул одоо манай цогт баяр урт насан зураач, урт насан одоо энэ манай Сүрэнжөө продюсер энэ эдний нөлөөлтөө. Тэдний нөлөөгөөр одоо бенза буцаж авч эхэлсэн.
Саяны дурддаг эрхмүүд өөрсдөө бас тийм пянзны цуглуулгатай энэ төр байна уу? Тий, тэд нар чинь бол бүр хуучин цуглуулга ерөөсө орхиогүй хадгалцсан усад байгаа байхгүй. Яг тэр чигээр гоё хадгалцсан. Тэгээ одоо нөгөө хуучин нөгөө хаалттай нийгмийн үеийн цуглуулгач бас хязгаарлагдсан шүү дээ. Тэгээ одоо бол бүр сайхан арбан болгоод баяжуулаад олон хэдэн мянгаар яригдах үнэтэй болсон байна. Өнөр хотод. Зөв. За тэгэхээр та бүхэн бол ойлгосон байх. Өнөөдрийн яриа бол бит хоёр бол пянз тоглуулагч дуу хөгжмийн тухай та бүхэнтэй ярилцах нэ. За их гоё орчин байна. Тэ. Үнэхээр нэг тийм өвөрмөц ийм дизайн, ийм одоо бид нар дэлгүүрт орлоо гэхэд ингээд арай л өөр тэ хувц сунаар янз янзын. Эвл ийм пянзны дэлгүүр, ийм хөгжмийн дэлгүүр гэдэг бол надад айгүй тийм өвөрмөц орчин санагдаж байна. Бүх юм сонирн байна. Тэгэхээр нэгэн та намайг цаг гаргаад хүлээгээд авсан юм чи хоёулаа өнөөдөр үзэгчдэд энэ пянзны тухай тийм ээ хөгжмийн тухай нэлээд дэлгэрэнгүй яриа гэж бодож байна. Тэгээ хоёулаа энэ хаваасаа эхлээсээ ингээд явчих үүднээсээ. Тэгээ тийм ээ. Тэгэхээр за энэ бол ингээд үзэгчдэд бол их сайхан харагдаж байна. Дандаа ийм магнитоонууд байна тийм ээ. Кассетикүүд байгаа. Энэ тусгагч байна. Тэр нь бол энэ нөгөө нэг 70-аад оны үеийн хийцүүдэлтэй. Тийм байна. Akai гэж юм, Sony юу байна? Onkyo гэнэ. Onkyo гэдэг нь хаанх юм? Японых. Тэр Fisher байна. Ер нь бол эдгээр ингээд нөгөө ийм металл өнгөж. Тий. Одоо silver өнгөч гэж ярьдаг юм да. Тий, silver. Энэ одоо тэр үеийн ерөөсө гол тэрийн өнгөлтөө. Тэгээ одоо энэ буцаад их ховордчлоо. Энэ өнгөөрөө. Тэгээ энэ үеийн хөгжмнүүд юмнууд ч яг нөгөө цэвэр аналог дууралж яг транзисторээр байдаг. Тэгээ яг ерөн зүгээр одоо энэ дотор ажилддаг юм би л дээ. Зүгээр ер нь бол нөгөө миний санахаар бол энэ дээр дараад үзмөрт зориулж би бас цуглуулсан хэлтэй дэлгүүрийнхаа үзмөрт зориул. Зүйтэй. За яг та бидний үеийнхэн ч гэх юм уу тийм ээ. Үндсэндээ мэднэ те кассетны магнитон гэдгийг. Одоо үеийн хүүхдүүд бол үндэ бол сураг сонссон байж мэдхий те. Тэгэхээр бол энэ бол бас л өрмөц цуглуулга байна. Аналог дууралт эргэж ирж байгаа энэ нөхцөл бас кассет ирж байгаа. Кассет хүмүүс одоо бас ахаад цуглуулад эхэлсэн. Кассет үйлдвэрлэж байгаа гэсэн үг юм уу? Кассет үйлдвэрлэж байгаа бас. Тийм үү? Би сая хамгийн сүүлд гэхэд л одоо нөгөө юуны хүү хамтлагийн хамгийн сүүлийн альбомыг кассетаар олж авчиад байж байна. Германаас ирсэн надад сая. Кассет нь герман нээлттэй байсан, пянзан нээлттэй өвөө. Чирээс манай хамтрагч маань аваа явуулсан байсан. Пянзал эргэж ирлээ гэдэг мэдээллийг бол би бол аль хэдийн авцсан байсан. Наад чи айгүй шинэ мэдээлэл байна. Кассет эргэж ирж байгаа гэдэг бол тээ. Тий. Кассет ялгаагүй аналог дууралт. Тэгээд кассет пянзанаас нэг давуу юм байна шүү дээ. Кассет ч өөрөө пянзан давуу. Дуртай дуунуудаа ингээд биччихдэг өөрөө. Төвөрлөд бичиж болдог. Дараа нь ингээд сайхан цавуулж болно. Жишээ нь одоо нэг альбом гэхэд одоо нэг пянзан шүү дээ. Одоо нэг хамтлагийн нэг пянз альбом. Альбом гэж ярьж байна. Тухайн альбомн дээр нэг 2 3 дуул гоё байдаг хөөхгүй. Бусд нь бол яг зүгээр ингээд. Тэгэхээр хүмүүс бол ер нь төвөрлөж тэрийг дандаа гоё дуунуудаа сонсоо. Гоё дуугаа түгээд бичээд дараа нь сонсоход кассетны давуу тал нь тэр шүү. Нэг хэлбэл. Пянзыг бол заавалчгүй зориултын үйлдвэрт бичихгүй бол те хүн бол өөрөө бичих юм боломжтой байхгүй. Пянзнаасаа тэгээ хуулж аваад бичиж болно. Надад нэг юм сонирн байна. За яагаад одоо пянз кассет буцаад ирвэ те? Юу вэ? Зүгээр мод иргэдэг гэж нэг ярьдаг те. Энэ бол хувцсан дээр шүү дээ. Гэтэл энэний шалтгаан юу вэ? Та яаж харж байна? Яг ер нь бол угаасаа мод иргэдэг гэж л хүмүүс бодоод байгаа шүү. Яг мод иргэдэг юм биш л дээ. Иргэж байгаа юм биш. Ер нь бол яасан гэхээр нөгөө дижитал хөгжим хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөд эхэлсэн. За. Одоо ингээд байнга сонсоод ирэх юм бол чихэнд чиртэй, ядаргаатай тийм л хэмнэл нөө. Тий, одоо хэмнэл дууралт нөгөө тавтамжууд нь хүний одоо бас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөд эхэлсэн байна. Тэгээ ерөөсөө дэлхийн нийтээр одоо бараг 30-аад жил, ер нь 20 жил одоо 10-аад оноос хойш л пянз гараад эхэлчихэж байгаа. Тэгэхээр чин нэг 20 жил бол ерөөсөө дижитал хөгжмөр явцсан хүмүүс. Тэгээд за ерөөсөө биш юм байна. Дижитал хөгжим бол биш юм байна. Аналог хөгжим л хүний эрүүл мэндэд хамгийн зөв зөөлөн шингээцтэй юм байна гэд үндсэндээ буцаад аналог хөгжим рүү орж байгаа. Аналог дууралт руу орж байгаа хгүй. Аналог дууралт гэдэг чинь үндсэндээ ерөөсөө пянз орно, хальс орно. Тий.
энэ таны дүгнэлт юм уу? Эсвэл ер нь бол дэлхийн нийтийн хандлага тийм болчихсон юм. Тэрнээсээ бол мод өргөж байгаа юм биш. Би үл зүгээр таны над ингээд тайлбарыг ингээд их гоё тайлбар орж ирнэ гэж бодсон ч юм уу яасан ч ингэсэн чинь таны тайлбар бол надад нэг таалагдахгүй. Энэ үгүй л гэдэг. Нэг ингээд энэ хөгжим надад эрүүл мэндэд минь их муу энэ төр гэж бодож сонсдог шийдвэр байгаа юм. Гоё яг муу гэдгээсээ илүүтэйгэр нөгөө хүнийг ядаргаанд оруулдаг. Одоо чи залуучууд бол яг сонсож байгаа. Тэд нар чинь сонсоо явж байгаа гэж баг уламж хангалаад байгаа. Сонсоо явж байгаа. Тэд нар чинь энд орж ирээд пянц сонсохоор хүүе ийм гоё дуурд юм уу пянц гэж. Тэгж гин үү? Хамаагүй гоё дуурд юм байна. Хамаагүй гоё цэвэрхэн гоё зөөлөн дуурд юм байна гэж байгаа шүү дээ. Пянцд чи ийм гоё юм уу гэж. Нөгөө дижитал хөгжмөс араа хамаагүй өөр. Тэгэхээр пянц касет сонсдог энэ үйл явц маань Монголын биш одоо дэлхийн үйл явдал болоод хувирчуу. Та тэгж хэлэх гээд энэ. Ер нь дэлхийн үйл явдал болоод бүр энэ ч бүр нэлээд өрнөцөлдөө өнгөрсөн 22 онд жишээ нь пянзны үйлдвэрлэл нь Свидений үйлдвэрлэлээс тоогоор давсан гэж мэдээлэл явуулчихлаа. За үзэгчд бол энэ бол хараад мэдж байгаа бах. Ер нь ихэнх нь мэдж байгаа бах тийм ээ. Уул нь бол пянз тоглуулагч. Манайхны ярьдаг хөвснэр бол Бектрол. Бектрол тий. Бектрол гэдэг нэг юм янгинсан дуутай нэг юм гээд нэг хоногшсон. Бектрол гэдэг нь яг ямар учиртай юм бэ? Чанга хашгирдаг дуугардаг юм байд юм уу? Бектрол гэдэг нь Бектрола гэдэг фирмийн хийсэн одоо ийм пянз тоглуулагч Монголд орж ирсэн юм байна. Анх орж ирсэн юм байна. Юу гэдэг ятаг нэ? Бектрола гэж. Бектрола гэж тий. Тэр нь явсаар байгаа. Тэгээ тэрийнх нь нэрийг монголчлоод Бектрол болгоцсон. Тийм л учиртай мөлий. Нөгөө юу гэдэг чи одоо ч бол мод бэлтгэхэд гойж аавна гэдэг тий. Тэр чинь хөөрхийн кошин гэдэг нэртэй орос хүн тэр мод авах төвшөөрлийг өгдөг байсан юм байл шүү дээ. Энэ загцруу дуусан дуу. Энэ халамжтай байх шүү дээ. Тий, одоо энэ ингээ шуугаад байгаа чинь энэ пянцны чанар муудсныхоо юу вэ? Тий, яг ер нь энэ шлак буюу шаазан пянц яриад байдаг тийм. Энийний ер нь дуурал. Тэгээд энэний уншиж байгаа зүүн нөгөө нэг бидний нөгөө дээр үед нөгөө хөвс тогтоодог хадаас гэдэг юм байна шүү дээ. Энэ дууг нь яаж багсгаж байна? Багсгах гэж байхгүй. Энэ нь ерөөсөө нэг л дуурал. Оо, нэг л янзаар дуурах юм уу те? За тэгвэл хоёлаа ятч. Тэр зогсооч. Яг тэр битгэр яриа айгүй цовоо дуутах юм шүү дээ чинь те. Ерөөсөө энэ дуурал. Ийм бүрээтэй энэ хэсэг нь бол үндсэндээ ийм бол граммофон гэж яриад байгаа юм. Тэгээд эн чинь бол ер нь гэрт зориулдаг гэрийн бас нэг фурнит тавилгын юм уу те. Гэрийг бас их гоё чимдэг. За тий. Нэг ийм чамдан шиг юм ин. Одоо манайхны нөгөө бас л нэг төрлийн Бектрол гэж яриад байгаа шүү дээ. Ийм чамдан шиг юм байна. Тэр нь бол зөөврих хагаад таглаа авчих. Энэ суур юм. Энэ бол бизнес суур ингээд байх л. Энд ингээд сая ингээд та нэг ингээд эргүүлдээ тий. Энэ яаж байгаа вэ? Энэ бол баадо. Энд дор цагны баадо байгаа байхгүй. Энэ онгойдгийн ер нь бол. Энд чинь дотроо бол ялч нэг юм механизм байна тийм ээ. Тэгээ ингээ эргэхлээр энэ бол цагны механизм. Тий, одоо цагны баад байж байгаа юм. Тэгээд энэ баадуу сулартал эргэнэ гэсэн. Нэг хэмээр эргэлхийн бол бодвол тохируулдаг юм байдаг баг. Тохируулга одоо энэ докторжуулагч гэдэг энэ нэг юм байгаа. Энэ таваар шил гол докторжуулагч жигд эргүүлдэг. Яг. За, би пянцыг түр бариад үзчихв. Пянцыг бол ер нь барих арга бол энэ тий. Тэрнээс энэ голоос нь барьж болохгүй тийм ээ. За, хүдэр дунгуйда гэж монгольский народные песни загцрын гинэ. Оркестр монгольских народных инструментууд ерөөсөөр чулуун гэж юм. За. Энэ бол одоо үйлдвэрлэсэн он интернет дээр харагддаг уу? Байхгүй. Байхгүй байгаа. Энэ нэгэн сүүлийн энэ 60-аад оны их 50-аад оны сүүл 60. Гос 56 гэхээр энэ бол ямар ч 56 оноос хойш юм тийм байна. Сайн сайхан бүхнийг эх орондоо зорнуулчаа гэнэ үү? Тий, зориулъя гэсэн үг юм шиг байгаа юм да. Зорнуулчаа. Энэ хуучин хэллэгээр юм уу те? Тийм л юм. Цаг зүрэн улаалцай. Хоёр дахь дуу нь бол улаалцай гэдэг дуу юм байна тийм ээ. За. Юуны нэг 78 хурдан эргэлттэй учраас нэгэн дээрээ ер нь голцоол нэгээс хоёр дуул байдаг. Энэ. Хурдан эргэлттэй учраас. За одоо тэгэхээр хоёлаа юу ярихаас өөр аргагүй болчлаа.
пянзны нөгөө нэг хурд мурд тийм ээ. Би танаас явцын ном тасуу хийжсэн ч одоо нэг энэ дээр ороод ирлээ. Тэгэхээр энэний 78 гэдэг чинь минутанд 78 гэж гэсэн үг. За одоо яг энэ үлдэхтэй одоо бол байхгүй үстэй ийм хурд бол одоо 78 хурдаар хийхгүй байгаа юм. За одоо бол ямар хурд байгаа вэ? Play буюу LP гэдэг. Одоо 33.1 ихэнх нь. За 33.1 тэгээд ихэнх пензод ерөөс тэргээр хэвлэгдэж байгаа. Зүгээр одоо сингл гэдэг юм уу те? Одоо нэг пензтай. За би тэр нэг дуутай тэр пенз би одоо харуулна явж байгаа. Тэнд очихоор тэр үл нэг 45 эргэлттэй байгаа хийж исэн. Одоо сүүл үед ч хийж байгаа бас. Ер нь ихэнх нь одоо энэ альбомод юмнууд бол бүгд л ер нь 33.1 минутанд 33 гурвал эргэдэг л гэсэн үг л дээ. Одоо 3 хордлого байхгүй. Тийм байна. 78 нь бол одоо ихтэй үндсэндээ бараг байхгүй болцсон гэж байна. 78 бол үндсэндээ ер нь одоо бараг байхгүй. За тийм байна. Зүгээр үзэгчдэд бас энэ хурд ярьж байгаа, пянзны хурд ярьж байгаа учраас сонирхолтой. Одоогийн хүүхдүүд хэлэх юм бол одоогийн хүүхдүүд бол мэдэхгүй. Пянздах гэдэг нэг үг. Тэ? Одоо бидний үед ялангуяа намайг одоо бацаа махад бол тэгж ярьдаг шүү дээ. Пянзтэй, тэ пянздчих. Тий. Тухайн үед бол тэр пянздах гэдгийг ерөөсөө ойлгохгүй. Одоо ингээ бодоход бол пянздах гэдэг чинь пянз гэдэг суур яваад юм тий. Тэгэхээр одоо нөгөө хурдны асуудал ярих гэдэг шүү дээ. 33 дээр тоглож байгаад 45 билүү тий. 45 дээр гэдэг нөгөө ингээд хурд эргэлтэй тий. Тэгэхээр үзэгчтэй тэр пянздах гэдэг бидний үед байсан тэр ахын үг хэллэг бол энэ нөхөр пянз гэдэг юмтай холбоотой. Тийм энэтэй холбоотой. Хурдантай холбоотой. Өөрөөр хэлбэл пянздах гэдэг бол хурдан явчаад тэр тийм ээ. Хурдлыг гэсэн санаа. Тий. Тэр энгийн байх хэвээр энгийн хэмнэлээс өшөө хурдан гэсэн үг юм. Тий. Одоо 33-45 болгодог тий. 78 болгодог ч юм уу. Ер нь яг хуучны тоглоулагчид одоо нөгөө цэглэн хуучны радио тоглоулагч тэдний дээр бол 33-48 70 33-45 78 гэж 3 урттай байдаг гэсэн. Орсын тоглоулагчнууд ч гэсэн тийм биш. Хуучны нөгөө аккорд центр гэдэг байсан ш. Тэд нар бол 3 хурдтай байдаг гэсэн. Тэгэхээр бүр 33 дээр явах хэвээр юмыг 78 болгохоор шүү дээ. Жинхэнэ нөгөө нэг жинхэнэ пянцтай гэж байна. Тийм байна. Одоо пянц маань бидний амьдралд эргэж ирж байгаа юм чинь энэ пянцдаг гэдэг үг ч гэсэн удахгүй бидний хэрэглээнд бол ер нь орж ирнэ дээ. Тийм байна. За энэ юуны пянцыг зурагдах энэ гэдэг үг чинь бас нөгөө зурагдсан пянц гэдэг чинь ч одоо бас л яг тэрнээс гал. Одоо телевиз бит хоёрын яриаг сонсч байгаа одоо бидний үеийнхэн гэх юм уу биднээс дээш энэ төр улсууд бол зурагдсан пянц шиг гэдэг үгний утгыг бол ойлгоно. Тийм ээ. Одоо жишээлбэл залуучууд бол та нар бол магадгүй мэдэхгүй. Тэр ямар учиртай вэ гэхлээр те эн чинь нөгөө энэ юу байгаа штэ. Энэ пянцны нэг зам гэж байгаа те. Энэ зам зурвас байгаа байхгүй. Тэр энэ ингээд дараагийнхаа зурвас руу орж чадахгүй. Эн чинь бол яг хоочн дээр буцаад байгаа байхгүй. Эн чинь бол ингэж байгаа штэ. Гадна талаасаа ингээд энэ тойрогч ингээд явсараа дотортоо ирээд дуусч байгаа тийм ээ. Тэгтэл ингээд ийм тасралтгүй ингэсэн юмыг механикаар ч юм ингээд яачихлаар цаашаа дараагийнхаа юм руу явахгүй нөгөө юм дээр ирэнгүүтээ буцаал өмнөх дараагийн зурвас руу орж чадахгүй буцаад байхгүй. Тий. Тэгэхээр нэг хоёр юм уу эргээл нөгөө дууныхаа эхлэл рүү очиод тэр зурцсныхаа эсрэг очиж яг нэг нэг эргээд нэг бүтээ эргээд тэр лгоо ороод ингээд яг тэн дээр байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр үгүй чи яасан ядаргаатай юм бэ зурагдсан пянц шиг гэдэг үгийг бол бидний юу гэж ойлгодог вэ гэхээр нэг юм давтаал яхин гэсэн санаа. Тийм ээ. Тэр чинь ер нь яг нөгөө яг л энэс гарлаа. Тий. Тэгэхээр бол бидний тухайн үед бол амьдралд хэрэглэгдэж исэн үг юм аа, тийм ээ. Зурагдсан пянц шиг яасан ядаргаатай нөхөр байж пянцдчаад ирдэ, пянцдчих энэ төр гэдэг чинь тий. Тэгэхээр нэг хэдүүлээ пянц ярьж байгаа учраас энэ үгийг бид нар бас сэргэн нэг удаа дурсах ёстой. Зүгээр алстаа бол энэ үгнүүд магадгүй эргээд бидний амьдрал руу орж ирэх нэ гэж хараад. Магадгүй тэрийн болж болно шүү дээ. За нэгэн тойлоо яаж яах ийшлээд энийг сонирхонгоо яа. Пянцны маань үйлдвэрлэл юуны тухай үзэгчдэд бас нэг юу хэлэх хэрэгтэй байх. Тийм ээ. Явагддаг талаар. Яг пянцны бүтц. Тэгээ яадгийн. Одоо хүмүүс бол пянц гэдгийг ерөнхийд нэг юм дуургай хар юм байна л гэж хараад байгаа юм. Энд дэр яг ямар технологиор яачгаад яа дуурайд байгаа. Тийм гэдэг асуудал ойлгомжгүй шүү дээ. Нилийн пянза мэддэг хүмүүст бол. Тэгэхээр хоёлаа энэ тухай үзэгчдэд бас жоохон тань мэдхийн жоохон тийм ойлгоо. Тийм ер нь бол нөгөө дууны давтамжийг зурвас болгочихж байгаа юм. Тэгээ буцаа тэрийг уншиж байгаа хэлбэр л дээ. Ерөөсөө л ийм яг давтамжаар нь зурвас болгочихж байгаа. Тэр чи ерөөсөө дууга тавиад энгийнүүдээр харахтаар энэ дээр бол
мэддэхгүй. Жирийсэл юм байгаад байгаа шүү дээ. Нэг жиргэрэл юм байгаа. Энийг зүгээр нэлээд хэд дахин томруулаад харуул нэг ийм нэг зурвас төр ингэцэл юм байгаа. Тийм байх гэдэг тийм ээ. Тэгэхээр энийг бол тэр нь бол тэр зүүгээрээ дамжаад зүү тэрийг мэдэрнэ гэсэн үг тийм. Зүү тэрийг уншиж байхгүй тийм. Тэр ингээд ингэсэн тэр судлуудыг дагаж зүү гүүн гэсэн үг тийм гэсэн үг. Тэнгүүтээ тэргээр тэрийг өсгөөд гаргаж ирнэ тийм. Одоо энэ бол жишээ нь одоо хуучны нөгөө энэ зүгээр төмөр ганзуу шүү дээ. Тийм байна. Энэ ганзуу шүү дээ тийм. Энэ ганзуу цаанаа нэг юм мембран байгаа байхгүй юу? Энэ ганзуу ингээ мембран дээр ингээ очсон байж. Тэгээ энэ ганзуу ингээ жишрэг аав шүү дээ. Тэр жишрэгээ энэ мембран руу өгч байгаа. Тэр нь өсгөөд мембран гаргаж байгаа. Тэр энэ зарчим л ерөөсөө тийм. Энийг ер нь ямар нөхөр бодож олсон байна аа? За ер нь бол одоо анхдагч байна. Сонин тий энийг ийм ингэчээ түүхийн энэ залуучууд судлаад уншууд их гоё юм байдаг л та. Ерний хамгийн анхных гэж үздэг Томас Эдисоны пенс тоглоогч гэж юм цилиндр юм биш. Цилиндр байдаг. Тэрийг л анхдагч гэж үздэг. Энэ гавтгай дээр биш. Юм цилиндр нэрэгдэх тий. Цилиндрийн дээр ингээд тойролоо бичсэн. Тэгээд тэр нь ингээд эргээд зүүн энэ дээрээ тэндээс ингээд бүрэн гарчихсан. Тэн дээр анх бичижсэн гэдэг. Тэр Томас Эдисон ер нь бол үндсэндээ одоо нийтийн хэрэглээний одоо пенс тоглогчийн нийтийн хэрэглээний бараг анхдагч л гэж үздэг. Одоо ер нь пенс маань анх одоо бий болсноос хойш ямар түүхийг туулаад байна. Хэдэн жилийн өмнө үйлдвэрлэгдсэн гэж тооцдог юм. 100 гаруй жилийн өмнө л доо. 100 гаруй. Тийм 100 гаруй жилийн. 100 гаруй. Одоо 23 он. За 100 гэд бодоход 1923 тий. Гарan гэд бодох юм бол 1910-аад он ч юм уу. 1800-аад он, 1890-аад он явах шүү. Тэгж орчих юм уу? 19 дэх зууны сүүлд Томас ч одоо хэдэн он гэж явдаг үлээ. Би ч одоо тоо мартаад хэлчихэж байна. За манай үзэгчид сонирхоод тэрийг татаад үзчихнэ үстэй гэж шүү. Тэгэхээр би зүгээр ингэх гээд байна л да. За магадгүй 19 дэх зууны төгсгөл үед бий болсон гэхээр дэлхийн мундаг хөгжсөн байсан юм биш үү? Тийм ээ. Энд чинь нүдэнд харагдахгүй шахуу ийм зураасыг гаргана гэдэг чинь тийм ээ. Тэрийг хийнэх тэр бол тэр үед үл юм айгүй мундаг хөгжсөн байгаа байхгүй юу? Тий. Ер нь бол технологи бол маш мундаг хөгжсөн л. Санааг нь бол бодож олж болж байна те. Тэрийг яг бодит байдал болгоод биелүүлнэ гэдэг чинь айгүй гомдол шүү дээ те. Тий, Эдисоны тэр ийм цилиндр юуны бичлэгийг би тэгж жаад бензин харуулна. Чи ийм цилиндр юм байна шүү дээ. Тэгээд тэрийг тойрсон бичлэг байгаа. Тэр чинь ч хүртэл одоо яг энэ шиг чинь ингээ харахад бол баг ялгахгүй. Харин тий. Ийм зурсал ингээд нэг эргэжсэн юм байгаа байхгүй. Тэгээд тэрийг тэгж бичээд тэгээд унш. Тэгээд тэр үеийн тэр хэвлэлт хажуу дээр нь яасан хэвлэлт янз бүрийн юмнууд л айгүй гоё шүү дээ. Тэгээд тийм гоё технологи тэгэл орлончтой юм. За энэ нэг сайхан альбомуд байна. За энэ ямар онцлог юунууд байна? Энэ яг нөгөө шинэ хэвлэлтийн пензонууд гэдэг одоо нэг үйлдвэрээс гарч ирээд задлаагүй пензонууд байгаа гэсэн. Задлаагүй пензонууд. Одоо жишээ нь одоо тэр кас гэдэг одоо тэр сигарет after sex гэдэг энэ одоо нөгөө энэ зүүн плетайн дээр ирж тоглоно гэдэг одоо бөөрөлтөнд орсон байгаа пенз байна. За. Одоо энэ Ханс Зиммер байна. Энэ одоо ер нь бол энэ ихэл одоо 70-ад оны пенз штэ. Тэгээ дахин шинээр хэвлэгдчихсэн байгаа. Та юу юм бол уучлаарай яриг нэсэлчлээ. Та одоо ч л энийг өөрөө яг сонголтоо хийж гин үү? Тэгж байгаа. Тэгэхээр та бол өөрөө мөнгөний бас сонсогч гэсэн үг те. Тэгээд дэлхийн чиг хамтлага яаж манай залуучууд юу сонсож гин, юу хүсэж гин гэдгийг та үндсэндээ одоо судалж мэднэ гэсэн үг те. Тэгэлгүй яах вэ? Германд миний хамтрагч байдаг шүү дээ. Манай дэлгүүрийн хамтарч анх байгуулсан одоо хүртэл хамтарч ажиллаж байгаа. Монгол хүн баяр залуу. Германд сурдаг. За. Тэр залуу маань бас сонголтоо хийн, би сонголт хийн. За тэгээд энэ залуучууд манай энэ худалдагч октод хүртэл одоо сонголт хийж байгаа шүү дээ. Ийм бянз зүгээр байна, ингэмээр байна, ийм бянз авмаар байна. Сүүлийн залуучууд ийм юм сонсож байна гэдэг гэх маягаар. Та түрүү намаа орж ирэхэд нэг дэлхийн хамтлагийг сонсож байсан шүү дээ, тий. Тэгэхээр тэн дээр та нэг хэлээд гисэн үү? Манайх энэ пянзыг өөрөө хийж байгаа гэдэг, тий. Тэгэхээр пянзыг өөрөө хийнэ гэдэг чинь доторх дуунуудын захиалгыг нь аваад пянзны үйлдвэрлэлөө явуулаад хийлгэж байгаа бидтэй. Тэрнээс та бол энд үл хийж чадахгүй, тий. Хийхгүй. Ер нь бол яг нөгөө танаа захиалгаар үйлдвэрлэж гин гэж ойлгогдож байна уу, тий. Тий. Хуучин одоо нөгөө 80-ад оны үед нөгөө пянз яг ирч хүчтэй байх үед
Ер нь ихэнх улсууд нэгээс 2 багадаа нэгээс 2 пенсийн үйлдвэртэйсэн байгаа. Орос гэхэд 5 6 ч гэдэг юм уу те. Хуучин соцорнууд бол бүр 2-2-оор 2-2 үйлдвэртэй. Тэгээд ингэ байжсэн байгаа. Фирмүүд. Тийм эрэлт байсан нэ цаана. Эрэлт байсан. Манайх бол зөвхөн Оросын мелодид бензин захиалж хийлэгдэг тэмлэсэн байгаа. Тийм мелоди гэдэг чинь үйлдвэр байсан юм биш үү те? Мелоди гэж үйлдвэр байсан. Тэгээд нөгөө сидэрүү шилжиж эхлэхээр ерөөсөө дэлхийн хэмжээгээр ерөөсөө бензин үйлдвэрүүд багсан. Автоматар зогссон. Ерөөсөө одоо эргэлдэхгүй болоод юм байна. Одоо ер нь ганц хоёрхан үйлдвэр байсан шиг байгаа. 90-ад оны бензинууд энэ байдгийг. Тэгээд маш хавар хэвлэгцээ одоо тийм бар болонтрын бензинууд энэ бол 90-ад оных байдгийг шүү. Тэгээд сүүлийн үед ингээд нөгөө бензины үйлдвэрүүд ингээд шинээр маш олноор нээгдэж байна. Тэгээ манайх бол тийшээ Германд захиалж Германд бензин захиалаад тэнд нөгөө аналог мастеринг гэж одоо бензин зориулсан мастеринг гэдэг байна. Аналог мастеринг. Одоо яг пенс бүтээх тийм ээ нэг технологийн дарааллыг гэх юм уу та ингээд товчилж ярих гэж байна уу те. За хаанаас эхлэх мэдээ захиалгаас эхэлнэ те. Тий. Одоо хэдэн дуутай ямар альбом юм. Тий. Одоо ямар хамтлаг дуучин юм. За тухайн хамтлаг дуучин өөрөө төлбөрөө гаргаад захиалга өгөх үү манайд. Эсвэл манайхтай гэрээгээр бид нартай тохироод, хөв тохироод хэлэх үү гэдэг хоёр юм байна. Бас тийм хөлбөр байж болох юм байна те. Тий, одоо манайх чинь хөв тохирно чинь борлуулалтаас нь танах хувь аавна гэсэн зарлаа гаргаж байгаа. Манайх хувь гаргана л гэсэн. Тэдний хувь өгнө л гэсэн. Ер нь үндсэндээ бензин хэвлүүлээд ирж борлуулсны хувь тэр цаад хүмүүст өгнө. Тэгэхээр нэгдүгээр алхам бол үндсэндээ захиалга авах. Тий. Хэлбэр байх юм те. За захиалга авчлаа. Энэ бензинд тийм дуу орхно гэдэг юм. Мэдээж эхэнд нь тийм дуу байна. Хоёрт нь тийм гэдгийг нөгөө захиалагч маань дараа гаргаж байна те. Тохирол юутай шүү дээ. Ямар дууга хаана оруулах вэ тийм ээ? А тал, Б тал гэж байна шүү дээ. Тэгээ нэг тал дээр нэг 21-ээс 22 минут хамгийн одоо чанартай дууралтын хамгийн урт хугацаа нөхгүй. 21. Ерөөсөө бензины нэг талын дууралт 21-ээс 22 минут гэж үздэг. Тэгээд тэрнээс урт байж болно. Тэгвэл нөгөө одоо нөгөө дижитал хөгжим нөгөө нэг CD нөгөө MP3 мөр шахлаа гэдэг чтэй тэрэн шиг үндсэндээ шахаад тэрнээс илүү минут оруулж болж байгаа байхгүй. Тэгтээ дууралтын чанарт нөлөөлнө гэж үздэг. Тийм учраас 21-ээс 22 минут. Нормал хэмжээ бол 21-22 юм. Тэгээд энгийн нормал дуунууд бол нэг талдаа нэг 5 дуу ч гэдэг юм те. За ингээд юу ялчих юм бэ? Ингээд дуу захиалаад ингээд бүтц ороод ирлээ те. Тэн дээр байгаа бичлэгээ манайхан өөрсдөө тоглоод явуулчихдаг юм уу? Яад бензин дээр буулгах тэр одоо ер нь бол одоо бичлэгүүд байгаа шүү дээ. Одоо жишээ нь бензин зориулаад бичлэг шинээр хийж гэн. Одоо зөвхөн бензин дуужилхийн студиэр хийж штэ. Зарим нь бол одоо ухаан хуучин бичлэгүүдээ аягүй гой сэргээгээд WAV файлаар аваад өгчтiin бид нарт. Тэрийг бид нар за одоо тэгээ үйлдвэрлэгч явуулна штэ. Тэгээд бид нар тэрний чинь наан нэг сайн нэг босног бэлдэх юм юу гэхээр cover гадна талын автсны дизайн ямар зурагтай, ямар хэлбэртэй, дээрээ ямар бичгтэй юу байх вэ гэдэг. Тэрийг захиалагчтайгаа ярилцсан. Энэ бол их хамгийн чухал бас. Тэгэхээр энэ дээр хийдэг бас тусгай одоо загвар зохио гэдэг хүмүүс байна. Манай хамтран ажилладаг Head Art Studio гэдэг байдгийг. Хамтран ажилладаг. Тэр Эрдэнэлгээ залуу байгаа л да. Тэр манай хүн бензиныхаа үндсэн юугаа бэлддэг гэсэн үг. За тэгвэл тэгээд Монголоос бол бензинд орох дуунууд тэр нэг дуучлалын студиэр бэлтгэсэн ихтэйгээр coverтойгоо ингээд албан ёсоор тэр танаа үйлдвэрлэл илгээгдэх. Германд байгаа үйлдвэрлэл. Тэгэнгүүт тэнд аналог мастеринга хийгээд тэнд бүх нөгөө үндсэн одоо эн чинь ер нь бол бенз чинь бол хэвэнд шахдаг юм шүү дээ. Үйлдвэрлэхтэй. Яг үйлдвэрлэл нь бол хэвэнд шахдаг гэдэг. Хөөхт энэ харагдахгүй юмнаас дахиад хийв авах юм уу тий. Нарийн юм байх гэж байна. Тий, тэр чинь бүр ингээд 2-3 дамжлага дамжаад негатив хамгийн сүүлд негатив хэвэл ингэж хоёр юм бэлдэж хагаад тэгээд ингэж жаарна шахах. Тэрний дунд нь шахчих юм гарч байгаа юм. Үнэхээр нарийн байх гэдэг тийм. Тий, маш нарийн байх гэж байгаа. Тэр хим юм авж байгаа энэ тэр бол тэр чинь бүр маш нарийн процесс байна. Тэгээд дараа нь үйлдвэрлэлгээ явуулж үндсэн хэвлэх пресслэг ажиллагаа байна. Ер нь Монгол бензинууд ихэнх нь 500-аар хэвлэгдэж байгаа. 500 ширхэг үү? Ихэнх нь 500 ширхэг хэвлэдэг. Харьцангуй цөөх юм шүү дээ тэр хамгийн бага. Лимитд дийш нэг. Одоо тэр манай дэлхийн тэр нөгөө
хэдэн мянга 100 мянгаар нь хэвлэж байгаа хүмүүсийн дэргэд 500 ширхэг гэдэг бол аста жинхэнэ лимиттэй байхгүй тий. Гэтэ нөгөө үйлдвэр бол та нарын нөхцөлийг ойлгодог учраас ер нь 100 хэлгсэн ч болно. Тий. Хиндээ бол гайхсан баг тий. Та тавга орон андуураад яриад байгаа юм биш үү те 500 мянга биш юм уу 50 мянга биш юм уу гэж ярьсан байх та айгуул нэг тийм яриа болсон баг те ер нь бол нэг тийм шүү дээ тэгээд 500 юу 500 вэ гэдэг 1000 ширхэг 2000 ширхэг бол лимит рүү ордог шүү дээ тэгээд яг энэ бизнес учраас хамаагүй нарийн мөнгөний тоо ярмааргүй байна гэхдээ зүгээр хамгийн их тэр зохиогчийн нэрийг ч хэлээд яах юм те танай хувьд ч хамгийн их олон тоогоор хэвлүүлж исэн финанс хэдэн ширхэг хэвлүүлж иржсэн бэ Морин орон чуулгын янз. Хэлдэг. Морин орон чуулгын янз 1000 ширхэг хэлэгдсэн. Дээдл нь үү? Тий. Сая одоо 3 сарын 31-нд нээлттэй хэлсэн шүү. Энийг 500,000 гэж хэлэх юм байх гэсэн чинь. Тэгвэл ерөөс манайхан тэгвэл 500-аас 1000-ын хооронд хэвлүүлдэг юм уу тий? Тэг ашигтай байж чадах уу тэгээд тийм. Тэгээ 200 300 ч хэвлүүлнэ шүү дээ. Гобор тийгэр 200 300 ширхэг хэвлүүлнэ. Чөлөөтэй. Тэр чи яагаад тэгэхээр нөгөө энэ 500 ширхэг финанс чинь өөрөө энэ зах зээл дээр ингээд жил дамнаа авчдаг байхгүй юу? Хандсан тий. Жил дамнаа далгуулдаг байхгүй юу? Борлогдод дуустлаа. Жил дамнаа авчдаг. Гэхдээ яг зүгээр хоёлаа битгэр ярианы хин дээр бол одоо пянзаа сонсдог болоод эхэллээ те. Тэгэхээр энэ тав бол мэдээж ажимд байсан. Тийм биз? Хүмүүс аваад байгаа юм чинь хэвлэх тоо хүртэл нэмэгдэх юм байна. Эсвэл зүгээр бас ийм байж болох уу? Өөрөөр зориуд бүр цөөхөн хийгээд тийм ээ нөгөө үнэтэй байлгах тийм ээ. Них одоо хүмүүс чинь нэгдэг шүү дээ. Энэ бол цорын ганц одоо ганцхан надад байна гэдгээрээ нөгөө тухайн зүйлийн үн цэн оршиж идэг те. Олноор хэвлэх сонирхолгүй бас тийм хандлага байж болно те. Болно. Тэгэхээр би танаас эндээс юу ч асуух гэдэг нь пянзны жишээлбэл үн цэн яг юунд оршиж байна? Тэ. Пянзыг үнд оруулж байгаа ямар хүчин зүйлүүд байна? Эсвэл эрэлт шүү дээ. За, эрэлт их байгаад нийлүүлэлт нь бага л хувилдаг л үнд орж шүү дээ. Үнд орно. Тухайн пянз хэдэн ширхэг хэвлэгдсэн байж болно. Гэхдээ зах зээл дээр байхгүй бол дуслаа л үнэ. Цаг хугацааны нөлөө байна. Цаг хугацааны нөлөө. Одоо магадгүй эртний хэвлэл ер нь бол ерөөсөл маш ховор пянзал юу байхгүй юу? Үнцэнтэй л байхгүй юу? Жишээ нь Монгол пянзнууд гэх чинь одоо хаана 34 оны хэвлэлт 33 оны хэвлэлтүүд гэх чинь одоо нэг ширхэг нь 2,500,000 гэж байдаг юм уу тийм их тааж. Бидний хооронд өгч авч байгаа. 2,500,000 төгрөг нэг ширхэг пянзоо. Тий. За тэгэхээр энэ бол ямар хүчин зүйл голоолж нэгтэр бол цаг хугацааны хувьд нэгдүгээрт эрт хэвлсэн. Хоёрдугаарт цөөхөн байна. Одоо олдохгүй гэсэн санаа тий. Олдохгүй учраас юм үнэтэй. Яагаад олдохоо очиж ийн вэхээр монголчууд ч ерөөсөө угаасаа л нөгөө суурийн иргэншиллээс нүүдэлч иргэншлээс суурийн иргэншил рүү гүйцэд орж идэг л байна. Тийм учраас ерөөсөө юмыг хадгалаа яваад байдгүй тий. Ингээд юм байна. Тэрнтэй холбоотой л үндсэндээ цөөрчж байгаа. Тэр Монгол пенсионууд нөгөө нэг үнэтэй байна гэ тий. Жишээ нь гадаадын пенсионаас үнэтэй байна гэж ярьдаг байхгүй юу? Яагаад үнэтэй байгаа юм бэ гэдэг чинь хэмжээнээсээ тоо хэмжээнээсээ л боддог. Тэр 500 ширхэг хэвлэгдсэн энэ гэхэд тухайн 50,000 ширхэг хэвлэгдсэн байхад л тэгээд энэ хоёрын хооронд ч маш их зөрүү байна. 500,000-ын хооронд л их зөрүү байдаг байхгүй. За ойлоо Монголоос гаръя. Дэлхий дээр одоо би таныг зүгээр нөгөө пянзны төрлийн одоо юм хийж байгаа учраас асуух гэдэг. Дэлхий дээр одоо рекорд юу байна? Тийм ээ одоо хамгийн олон хувь хэвлэгдсэн ч гэдэг юм уу? Олон удаа дахин хэвлсэн ч гэдэг юм уу те. Тим пянз юу байна? Зөндөө. За жишээлбэл яг тухайн одоо яг тэрийг энийг за Beatles бол магадгүй тэр юунд бол орно доо. Юмнууд орно. Гэхдээ энэ тавар шиг нь их олон хувьтай. Тавар шиг чинь юм бэ? Энэ Pink Floyd-ийн Dark Side of the Moon. За одоо сая энэ гэхэд тухайн 74 оных штэ сая энэ болонгууд энэ 50 жилийн хойдон зориулж гаргасан limited edition бас. За тийм байна 50 жил гэсэн байна. Энэ бол жишээлбэл энэ бол хэдэн 100,000-аар хичнээн саяар. Бүр саяар хэдэн саяар. За. Тэгээ одоо нэг сая пенз борлогдлоо гэх юм бол одоо алтан пенз гаргадаг ч юм уу те. Тэр цаад лейблээс. Юу юм уу? Алтан пенз гэж бид нар яриад байдаг. Тэгэхээр тэрний цаана бол сая борлуулалтыг сая борлогдсон бол одоо алтан пенз хэвлэл ирэх авж ийн гэсэн үг үү? Тий, тэр алтан пенз бол зөвхөн нийтэд биш шүү дээ. Нийтэд борлуулалтах юм биш аахгүй. Дурсгалын. Тэгээ юу юм уу? Алтан пянз гэхлээрээ өнгөн зүгээр тийм шаргал юм уу эсвэл жинхэнэ алт юм уу? Ер нь бол сорьцтой байдаг байхгүй төдөн карат гэх бүр дээрээ бүр юу мөтөө шүү дээ.
сертификат нэртэй байдаг. Тэгээд хамтлагийнхандаа тэр тухайн лейбл өөрөө бас бодолтанд бас нэг цөөхөн шиг бодолтанд гарах маягаар. Болцсон нь бол саяас дээш орлогдсон байх. Тэгээд бас нэг ахаа цааш нь платинум энэ төр гэдэг зөндөө бас үе шатууд байгаа. Алтаараа зогсохгүй юм байна тий. Платинум гэдэг бас дараагийн шат байна тий. За энд нэг дахиад нэг вектор бол одоо нөгөө дахиад вектор бол энэ гадна талын зүгээр хайрцаг бол арай өөр байна тийм ээ мэдээж айгүй эртний юм гэдэг мэдэгдэж байна. Чим байна сте. Ани чинь бүрээ гэж хэлэх үү те? Тий одоо бид нар бүрээ гэж. Би бол царч гэдэг юм байна. Их нимгийн юм биш үү те? Нимгийн. За энэ дээр байгаа та чамин гэдгийг юугаар нь чамин гэж энэ хэмээг нь тэр нь бол цулгуу байсан те? Тэр цулгуу байсан. Энэний бол хэгийн та чамин гэдэг энэ хөнгөн нимгэл юм байгаа зү. Зогчихсон. За тийм байна. Энээсээ илүү гоё нөгөө нэг энэ гоё нэг шаазангаар нэг хээ тавьсан энэ байдаг штэ хуучны юмнууд тийм хүртэл байна. Тэд нар нь бас айгүй үнэтэй. Энэ нэг хөөрх юм байна. Энэ чинь бас пенс тоглогч юм байна да харахад бол. Тий. Энэ одоо Оросынх л да. За. Энэ өөр дээр энэ чанга хэрэгчтэй байна уу? Зүүн дээр энэгээр дуурч нөгөө мембрантай толгойч энэ хэсэг байхгүй. Мэдээж л энэ үл ингээд хөгдөөд бүр энэ дотроо бүгд орчин. Энэ бензинаас бусд нь бүгд орчин. Тэгээд энэ тагаараа таглагдаад барай авчдаг байхгүй. Зөөврийн. Стафсах гэдэг. Энэ бол акофны л гэж ярьдیں۔ Манайхан орсуулч гэсэн ярьдаг. Акофны гэдэг чинь баг акофон дотор байлдах гэсэн утгаар акоф тийм ээ. Энэ бол нөгөө маний болно те. Энийгээ эргүүлж хагаад тэгээ тавьчин. За зүү бол нөгөө төрөвчийн металл зүү байна те. Хэр чанга дуурдаг бол энэ? Бас ер нь яг нэг төрөвчийн гарах дуурна шүү. Тийм чангуу. Тий. Тиймэрхүү хэмжээнд дуурна. Нөгөө биеийн жижигхэн бэлчээр нь том гэчээр идэм ээ те. Энэ ч тэгээ одоо юм төмөр хайрцаг мэрцэгтэй чи ялч бол нэрэл сэргүүдэд аккаунт байж хахад бол таг нь энэ байхгүй юу? Эдгээр нь ингээд дотор ороод энэ салгаад ийш юм бэ. Бүгд ороод энэ дээрээс нь ингээд таглагдаад энэ ч ерөөсөө ингээд юм. Тийм байх болчихлоо. За энэ хөрх юм байна. Ялчгүй энэ нэрээ нэг аккаунт байж их зорилттой байна дөө. Хэр баргийн эвдэр хэргүй юм байна тийм ээ. За одоо энд нэг сони юм байгаад энэ юу вэ? Пянц юм уу юу юм бэ? За энэ бол пянц угаагаад зориулсан одоо гэртээ өөрөөсөө пянц угаахад зориулсан идэлтэй. Пянцыг угаад юм уу? Угаана. Энд чи нөгөө бас нөгөө тоос шороо энэ нөгөө зам руу ч орно шүү дээ. Нөгөө пянц чинь нэг шажигнаад байдаг шүү дээ. Тэр шажигнадаг чинь ер нь ихэнх нь тэр зам дээр нөгөө тоосонцрын ширхэг их орсноос болж дуурж байгаа юм шүү дээ. Энэ царапангаас гадна бас тэр чинь их үхэгдчихэл болж байгаа юм. Одоо та тэгэхээр сая тэнд нөгөө нэг цаг сурангаан тэр нөгөө юу явуулсан тийм. Тэн дээр шажигнаж байгаагүй чи би цаг хугацааны хувьд ингээ яачтیں۔ Гэж ойлгосон шүү дээ. Яг хөө тэр нөгөө материал нь өөр. Тэр бензины чинь материал нь өөр. Энэгээр пянза одоо бензины голын лейбл гэж яриад идэм бидний. Энэ нөгөө энэ цаасан дээр бичигдээ одоо энэ бензины гол тодорхойлох юм биш үү? Энийг хамгаалах гэж энийг хэрэглэж байгаа. Энэ өөрөө мерзэнтэй. Тэгээ энэгээр ингээ дарж юм байна те. Дараад битүүлчих. Аашаа энэ цаас руугаа усахгүй гэсэн үг л те. Тэгэл энийгээ барьж байгаад ерөөсөө юунд нөгөө бүлэнд усаар л угаалтуурнд одоо юунд ингэж барьж байгаад ингээ хоожлаад тэгээд. Угаасаа тоосыг нь усаар урсгаж байгаа юм биш үү? Хит их бохирдлыг бол заавал нөгөө би бариад үзээдгөө. Заавал нөгөө уйлтраа чичиргээтэй тусгай машинаар цэвэрлэдэг. Энэ тэгэхээр мэдээж бол тодорхой хэмжээнд бол цэвэрлэх ихний цэвэрлэгээ олон тоос ихний хэмжээнд. Усандаа бодис мэд хийх юм бол зүгээр л карантины усаар юм уу? Бодисоор угааж болно л доо. Айхтар хит айхтар нөгөө хүнд хими элемент биш л бол. Гайгүй нөгөө зүгээр. Порлоноор инхүү зүгээр л ингээ урсгах юм уу? Порлоноор угаасан болно. Гэхдээ нэг аль болохоор бензинда царапа өгчхөргөл зөөлөн марл угаадаг шүү дээ. За тийм байна. За тэгээд тэрнээс илүү жоохон одоо хаан удсан тийм хог тоос шороог бол тусгай ультра юм чичиргээтэй тусгай аппаратаар угаадаг. Тусгай машинаар. За ёстой пянз угаадаг гэдэг юмыг би ёстой анх удаа сонслоо. Гэхдээ анх пянз гарах үед бол мэдээж байгаагүй тийм. Пянзны зузаан нэмгнээс хамаарад тэр нөгөө нэг
дор байгаа тэр нөгөө нэг дууралт өгöd байгаа тэр нөгөө нэг энэ ховлон штэ. Тэн дээр дууны бичигдсэн за хэрэг гүн бэ нү гэдгээс хамаарат жоохон зузаан бензин дээр үл тэр чи өшөө илүү гүн байгаа байхгүй юу. Тэгмэл хэрэг баргийн царапан дээр шажигнахгүй. Яг тэр нөгөө дууныхаа замд нөлөөлөг учраас. Ховлон өөрөө гүн учраас тий. Нөлөөлөг хэрэг баргийн хөнгөн юмнууд. 7 инчийн энэ нэмгэн бензинууд одоо манай Монголын одоо 7 инчийн нэмгэн бензин манай Монголын ч гадаад 7 инчийн нэмгэн бензин их нэмгэн гэдэг байна. Бензинууд нэмгэн. Энэ үл жоохон царап авахд л шажигнаад эхэлж байгаа. 12 инчийн бол барагдаг царапан дээр дуурахгүй их гүн биш үл дуурахгүй тэр шажигнаж байгаа дууралт юуныхаа вөхөр бохирдол их л байна. Тийм байна. Тэгэхээр хоёул түрүү ярьж хахад нөгөө мелоди гэдэг нөгөө Оросын үйлдвэр байгаа гэжсэн тийм. Миний санаж байгаагаар бол тэр чинь нэг юм сэтгүүлний завсар нэмгэн цэнхэр нэг юм одоо нэг пленк шиг юмн дээр баг хөвөлдсөн тийм бодолчонд бол тийм байсан шүү дээ. Хамгийн нэмгэн гэдэг надад тэр тийм ээ. Гэтэл одоо энэ бидний түгээмэл хэрэгжилж байгаа юмуд бол харьцангуй зузаан байна тийм. 2 мм, 3 мм орчим байгаа. Ер нь бол 140 г, 180 г гэж одоогоор бол 2 янзаар хэлэгдэж байна. Бас цаас шиг тэгж грамаар ярьдаг юм уу? Пензол хэлэгдэж байна. Одоо стандарт нь бол 140. Одоо heavy гэдэг юм hard гэж ярихаараа 180 г болоод байгаа. Энэ тойргоор нь бол бас та нөгөө инч гэж яриад байх шиг байна те. Энээс жижиг байна гэж байх уу? Энэ бол хамгийн жижиг нь үү? Ер нь наад чинь жижиг нь. Энэ бас дахиад жижиг юм байна шүү дээ. Жижиг нь байна. Бүр жоох юм биш үү? Тийм байна. Энэ Оросынх юм уу те? Тий. За тэгвэл хамгийн баг бол үндсэндээ энэ үү те? Бараг л энэ баг тоо. Тэгээд энэс жижиг юмнууд. За тэгээд энэ бол одоо хэдэн инч их гэдэг нь үү? 7 инч. За 7 энэний дээр 10 инч гэдэг чинь одоо түрүүчийн бид тэр нөгөө юун дээр тоглуулсан чинь. Тэр векторлон дээр тоглолдог те. Арай жижиг байсан. Буюу 25 см шүү дээ. Тий. Эднэр бол одоо 12 инч. 12 болоо явчихна. Хамгийн том нь хэд байдгийг? 12. 12 уу те. 15 инчтэй бүр тусгай байдаг юм шиг байлаа. Тэрийг би үл амьдралтаа хараагүй. Байдаг гэж л ярьдээ. Тэгэхээр мэдээ тэрэн зориулсан том одоо тоглуулагч байх гэж байна тийм ээ. За нэвтрүүлэгтээ цуг байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэг хэсэгхэн хугацааны дараа эргээд үргэлжлэнэ. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вила барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За нэвтрүүлэгтээ цуг байгаа үзэгч та бүхэндээ талархаж байна. Манай нэвтрүүлэг хүргэлжилж байна. Манай нэвтрүүлэг бол Пянцны дэлгүүр. Манай чин зоргийн Пянцны дэлгүүрээс өнөөдрийн дугаар явж байгаа. За өмнөх хэсэгтэр хоёулаа бол ерөнхийдөө дандаа гадны тийм ээ гадны дууч хамтлагуудын Пянц үзчихсэн чи яг энэ рүү хүрээд ирсэн чи ерөнхийдөө бас Монгол уран бүтээлчдийн Пянц руу ороод ирэх шиг боллоо тийм ээ. Та бол ер нь өөрийнхөө Монголын уран бүтээлчтэй бол нэлээд нэг хамтарч ажилладаг баг тийм ээ. Энэ тухай жоохон уучлаач. Тэгээ энд одоо Монгол уран бүтээлчдийн энэ 14 бенз байна одоогоор байж байгаа. 15 6 бенз байна да. Ер нь яг нөгөө Пянц дахин сэргийснээс хойш Монголд өдөрс Монгол одоо уран бүтээлчдийн Пянцнууд нэг 48 сурцсан байна гэвүүдээ. Тэгж ярьж явах шиг байлаа. Пянцаа хэвлүүлсэн уран бүтээлч дөө? Тий. Оос олон юм их олон болсон. Тийм байна. Их олон болсон. Яалт ч тэгвэл Пянц эргэж сэргэж байгаа юм байна. Сэргсэн түрүүчийн анхны хэвлэгдсэн бензинууд бол жишээ нь зах зээл дээр байхгүй болсон. Эхнээсээ дууссан. Дараагийнхаа үнэн хэд нуурцсан яваа.
Жишээ нь одоо Lemons-ийн Red альбом 18 онд гарсан альбом л да. Одоо дууссан зах зээлээр лавл 400 мянга гарсан юм л. Тухайн үед 80 мянгаар зарагдсан байна ч та. 400 мянган төгрөг үү? Одоо тий 400 мянга гарсан явналаа. Тэн дээр би буруу хараад байна уу? 50 мянга юм уу 500 мянга юм уу? Энэ 500 мянга. Тийм үнэтэй Энэ байна. морин уурын чуулган бянз 300 мянгаар зарагдж байгаа ер нь бол. За Тэгээ энэ яагаад тухайлаад ингэхээр 500 мянга юм бэ гэхээр морин уурын чуулган нийт 36 уран бүтээлчд бүгдээрээ гар хэвсэг зурсан байна. Оо тийм ээ. Би энэ чанд нарийн хараагүй юм байна. Бүгдээрээ Гар хэсгнүүд юм гар хэвсэг зурцсан тий. Бүгдээрээ гар хэвсэг зурчихсан. Тэгээд эн чинь одоо үндсэндээ ер нь бол өөрөө үн цэнийг агуул авчиж байгаа. Оо энэ чинь нэг л хувь үү те? Нэг л хувь дээр бүгд зурсан юм уу? Хэдөө би Хэдүү. Тэр гар хэсгтэй хувьнууд бол 500 мянга. Тийм биш бол 300 мянга юм те. Одоо эн чинь цаг хугацаа өнгөрөх тусам болон үнцэнтэй болно. Яг энэ бүрэлдэхүүн одоо хэдэн жил хамт байх байгаа ч үгүй ч ингээл гарч орно нэмэгдэн тий. Яг тухайн цаг үеийн бүрэлдэхүүн баггүй. Бүгд гар хэсэг зурцсан. Энэ бол их хоо. Тэгэхээр л нөгөө хоёлаа түрүүнийг ярьжсэн те. Нэг үн цэн юунд оршиж байгаа. Тэгэхээр нэг хүчин зүйлний энэ байна те. Тийм шүү дээ. Одоо манайхад чинь нөгөө Крис Норманыг ирэхэд пензен дээр гар хэсэг зурлал авсан хүмүүс байж л байна. Боннимыг ирэхэд гар хэсэг зурлаад авсан байж л Монгол тоглоход нь. Яг тэр хамтлагийнаар нь тий гар хэсэг зурлал авсан ус байж шүү дээ. Оох за. Тэгэл тэд нар бол одоо жишээ нь би гуугаад надад лав өгөхгүй. Надад үн хэлэхэд хэдийн юм үн хэлхийг би мэдэхгүй. Энэ дээр л пенсны үн цэн оршиж байна те. Пензен дээр нь гар хэсэг зурлал хамтдаа зураг авахсан байгаа байхгүй. Тэгэл би тэрийг гуугаад надад ямар үнээр өгөх мэдэхгүй юм жиддэг шүү дээ. Тийм байна. За энэ дотроос бол би энэ цагуугийн маань пенс нүдэн тусч байна. Тий. Яг тэр цагуу өтгөөс чинь 8 дугаар анги төгсөлөө нэг анги 2 байсан байхгүй юу? Тий. Тэгээд зайлвал саяхан бас бурхан болтсон тийм ээ. Тийм учраас ягаад чи энэ дотор бусад сайхан дуучдын юу байна л да. Гэхдээ ягаад чи цагуугийн маань юу их тийм онцлог нүдэн туслаа. Тий. Энэ юу амьд цэр үед нь хийсэн юм уу? Дараагаар нь хийсэн юм уу? Бурхан болсныхан дараа хийсэн. Өөхөр. Энэ хоёр пенцтэй. Дотроо юу? Тий. Нэг нь одоо альбом гэж байна. За яалчгүй жирийн Монгол охиноор нэг хийх хэрэгтэй тийм Монгол охин өсгүй минь нөгөө охин минь алтанхан гов минь гэдэг нөгөө гоё зэрлэгийн дуу байна шүү дээ. Хүүхэд нас бороотой зуны дурсамж гэдэг одоо яг энэ гоё дуунууд нь 11 дуу энд орсон. Тэгээ хоёр дуу илүүдэд болдгоо. Тэгээд хоёр дуугаар нь Max Single гэж нэг талдаа оруулаад энэ хамгийн гоё. Тийм байна. Агшин бол заавалч оруулсан тийм. Энэ ээж минь гэдэг нөгөө нэг гитоны соло гитарч саруу сайхны үгээр зохиосон ээж минь гэдэг баг. Энэ бүр 19 оны тоглолтын нь яг амьд бичлэгээр нь оролцсон их гоё. Тэгээд хамгийн сүүлд нь та бүхэндээ баярлалаа гэдэг энэ цогийн өөрийнх нь нөгөө нэвтрүүлэгт орж явах нь орж исэн үеийнх нь өгнүүдээс ингээд нийлүүлээд нэг юм минут гарна юм хийцэн. Энийг хэн санаачилж байгаа энэ их сайхан ажлыг? Энэ гэр бүлийнх нь хүмүүс санаачилж. За. Тусгалтан зориулаад ер нь бол яг талигч өөрөө анцгахад пенза гаргая гэж ярьдаг байсан. Ярьдаг бэлтчихсэн юм байна лээ. Файлуудаараа их сайхан бэлдсэн байсан юм. Тэгээ арай амжаагүй. Тий. Тэгээ яг ер нь бол өөрөө гинтл юм лээ л дээ. Тэгээ энэ зураг гинт чи их учиртай. Энэ одоо тэгээ энэ гоё зураг нь шүү дээ. Энэ гоё зураг нь. Энэ 21 оны 4 сарын 16 гэж байгаа энэ дээр. За тийм байна. Энэ болонгот ба штэ энэ мань хүний нөгөө нэг урлагийнхандаа нөгөө биеийн өвдөгт нь хандын тоглолт хийсэн урлагийнхандаа зориулж ийм гоё пост бичсэн. Facebook дээр. Тий. Тэрийг энэ дээр оруулсан. Тэрийг энэ дээр оруулаад энэ постных нь зураг нь энэ байхгүй. Өөрөө ийм зураг тавиад оруулсан. Тэгээд энэ харан жоох их байхаар бид нар харын жоохон багасгаад энэ оранж нь ихсгээд өөрийнх нь постныхын зураг шүү. Постныхын зураг үг хоёр нь энд байгаад байгаа. Тэгээ хөрхи энэ гоё бодож олсон байх шиг. Энийхээ дараа 2 хоногийн дараа л бурхан оронд явцсан даа. Хөрхи. Би бас хайралтай сайхан залуу энэ ч бас тий. Тийм шүү дээ. Манай цогооч нь надтай цог 8 дугаар анги төгсөлөө байсан. Одоо тухайн үеийн нөгөө л нэг брейк тий. Одоо залуучуудын модонд орж ирсэн нэг брейк. За тэгэл тэр үед чинь манай цогоо хаана явна? Аахан октор. Сүрэг гэж яриа шүү дээ. Бараг сүрэг октор даагдсан. Өөрөө айгу гоё инээн те. Бас айгу гоё одоо өнгөтөр ярина гэх юм уу та те. Одоо бид нэг клиптэй ярина гэж. Үнэн бас нэг
амаараа бол те яа. За тэгээ нэг орцсондоо гитар тоглоод дуулаад суун тий 0 авьяас байсан зайлвал тий. Энэ тий шигтгэн хамтлаг энтер гэдэг чинь одоо яг өөрөө л байгалаад л яасан. Манай телевизийн түүтгэн дэр гэдэг нэг нэвтрүүлэг байдгийн. За тэгээ бит хоёр нэг тааралдаад би гойсон байхгүй. Манад ингээд чи нэг өөрийнхөө үеийнхний нэг тийм дуучдыг оруулсан нэг тийм түүтгэн дэр гэдэг нэг дугаар явуулаад өгөөч гэсэн чинь заа гээд тэгээд одоо тэгээ ковидын дараахан нэг дугаар манай шир өөрөө хөтлөөд нөгөө цэцгийн нөгөө Батбол төнтер те ингээд тэд нар нэг тийм дугаар хийсэн. Тэгээд тэр маань одоо манай найз хоёрын одоо сүүлийн дуурал тэр өстө ховор нандин байсан юм да тийм ээ. Тэгэхээр энэ нэвтрүүлгээр бас хэмжлээд ар гэртэн өөр хүүхдэд нь бас эмгэнлэлээр хэлж байна. 5 дугаар дунд сургуулийн 8-ын Б ангийнхныхаа өмнөөс танаа гэрүүлд бас эмгэнлэлээр хэлж байна. Тэгээ нэвтрүүлгийнхаа явцад бас найзгаа багхан ч гэсэн дурсах сайхан байна. Тий. Тэгээд энэ сайхан альбом гаргаж өгсөн танд бас их баярлалаа. Тий. Энэ бол нандин тийм байна. Гоё юм байна. Тухайн цаг үеийн бас л нэг томрон дүр. Тэглгүй яг. Одоо 70-аад оныхны бас том төлөөлөл шүү дээ. 70-аад оныхны төлөөлж одоо тэр Батулчин байна. Баясдан байна. Баясдан хөрхөө бурхан болчлоо. Одоо тэгээд манай өөжгөө энэ 70-аад оны төлөөлөл араас нь гараад ирсэн өөжгөө байж тач өөжгөө яг эдгээр чинь нэг үе ингээд гоё том төлөөлөл байж шít. Одоо манай хавын кэрхийн Пензуан, айзын хамтлагийн Пензуан, Томжаагийн Пензуан гэдэг ингээд лагийн итгэл гэдэг Пензуан байж их мэхтэй. Сарагийн харин бурхан Пензуан байж энэ Анок гэдэг дуучин охин байгаа. Энэ их гоё дуулсан байна лээ. Хоёулаа ингэхүү. Одоо манай нэвтрүүлгийг үзээд хүмүүс бас ингээд асуух тодруулах те магадгүй бас пиан сонирхдаг нөхдүүд ирий барий гэд ингэх төр та өөрөө хаягаа хэлээд утасныхаа дугаар хэлж болвол хэлчих. Тэгэх юм бол бид нар нэвтрүүлгийнхаа доотлолт тавьчих. За тийх үү. болно шүү дээ. За манай дэлгүүр бол манай дэлгүүр Peace Mall дэлгүүрийн ард талд ертөнцийн зүгээр хойдолт нь хуучнаар их 50 наримтлын ордны баруун талаас ордог хаалгаар ороод байж байгаа манай дэлгүүр. Даваа гарагт амардаг. Бусад гарагуудад 11-аас 19 цагийн хооронд ажилладаг. Утасны дугаар хологдох утасны дугаар 88 10 80 96. Таны дугаар олж болно тий. Лавлах юм бусдын дэс очиж болно. За тэгээ үзэгчдэд зориулаад бид нар нэвтрүүлгийнхаа доотлолд энэс хойш ингээд хэсэг харуулаа явна. Та бүхэн тэгээд пянцаа сонирхол тийм ээ энэ утсаар яриад чин зэрэгтэй холбогдоо явчихна үсттэй. За ингэсэн чи энэ рүү бас дахиад музейд ороод ирсэн юм шиг юм боллоо тий. Нөгөө бол гоё магнитонууд байна. Хүлээ авахч байна. Энэ тэгээ миний түрүү чи хэлээдээс нөгөө Томас Эдисоны цилиндр пянцагдчих. Оо тийм биш тий. Оо яг бас л ийм амар нарийн зурсан дээр л одоо дуу байгаа гэж бодохгүй юу. Би одоо тоглуулагчийг олж чадаагүй байна. Ингэтэр л хүндрэлтэн мундаг байхгүй тий эн чинь. Тий одоо манай нөгөө нэрт цоглуулагч Инх хот шүү дээ соёлын гавьд. Инх хотын маань бэлгэлсэн энэ цилиндр юу бахаа. Нэг нь манай гисэр гэдэг нэр надад бэлгэлсэн одоо чи тоглуулагчтай нь бол л гэдэг байгаа. Ийм жирийсэн тий нүдэн дарагдахгүй юмыг одоо тэр 100 гаруй жилийн өмнө тий үйлдвэрлэж ирсэн гэхээр тий. Тэгээ энэ дээрх бичгүүдийг хар та. Ямар гоё бичсэн бэ? Оо тийм биш үү. Тий. Энэ бичмчнүүдээс янз бүр гоё байна. Яг одоо л бичсэн юм шиг харагдаж тий. Ингэж гоё нарийн 100 гаруй жилийн өмнө баг ингэж бичсэн гэхээр амар хас. Гэтэл одоо хүртэл бид нар өөрсдөө пянц хийж чадахгүй шүү дээ Монгол улс те 21-р зууны Монгол хийж чадахгүй хийцэн те энийг бол. За энэ бол одоо алдарт одоо CD тийм ээ. Эн чинь бол яалтчгүй пянцгоог ажилгүй болгосон мөн те нэг дээр нь кассет байгаа те. Кассет CD хоёр бол пянцгоог ажилгүй болгож байгаад одоо эргээд өөртөө ажилгүй болох тал руугаа. Чинь ч өөрөө ажилгүй болсон шүү дээ. Сүүлдээ. Тэгээд одоо буцаад кассет пянц хоёрын CD гээл төрж эхэлж байна. Одоо өөрийг зөрүүлээд ажилгүй болох. Ер нь одоо энэ нөгөө нэг юутай холбоотойгоор энэ нөгөө машиндаа сонсох энэ төргээд ер нь хүмүүс бас CD сургалдаг. Тэгээ бид нэр зүгээр Германаас яг Германы яг бичсэн ориг CD. Одоо CD-н чи бас хэцүү шүү дээ. Бас ориг хөлөхөөр дуу нь бас өөр шүү дээ. Тэгээд
Пират гэдгээр тэгээ яг Германаас ориг сэдвэрүүд авчиж бас яг зард юм уу тийм хэмжээгээр биш тодорхой. Юу юм уу? Одоо жишээлбэл эднэр бол үйлдвэрлээд худалдаанд хүмүүсийн гар дээрээс авсан юм уу? Эсвэл худалдаанд Бас гар дээрээс авсан юм байна. Хинхэн дандаа задарсан юм. Аа. Тийм. Пянз адилхан уу бас? Пенз бас тийм шүү дээ. Одоо энэ 70-80-аад оны үеийн пензнууд энэ яг л энэ тухайн үедээ хэвлэгдсэн пензнууд. Тэгэл нөгөө хүмүүс сайхан хадгалж байгаа л тэгээд нөгөө пенз Авдаг газар тавьчих юм. тий нөгөө пенз нөгөө юуг болох үед нэг айхтар усууд ч ингээд цоглуулчихдаг шүү дээ. Та цоглуулж авчаад одоо буцаагаад манайс үнтэй зарж байгаа юм. Тий. Тэгэхдээ маш гоё хадгалдаг. Маш гоё цэвэрхэн бүх тоос шороогүй юуг маш гоё цэвэрхэн хадгалдаг. За энэгээр бол манай Монгол хамтлагуудын бас Монгол хамтлаг дуучдын CD-нүүд энэ дээгүүр байгаар юм. Тэгээд энэ доошоо гадаад одоо энэ араа морин урын чуулгын 5 байна шүү дээ энэ жишээ. Тий энэ Сингай гэж залуугийн хөлтөнгөрийн юугаад CD байна. Манай Цовоогийн CD байж ингээд CD-нүүд байж 15 жил зориулсан байна. Тэр Нагийн их байна тий. энэ гайсих байна. Энэ хөх Монгол гэж энэ Америкт байдаг Амраа гэж энэ залуугийн хамтлаг шүү. Нэг Монгол 3 Америктэй. Тэр хамтлагийн 2 CD байдаг. Оо бас юм уралдаж байна. Англиар дуулна. Тий. Орч дуулсан байна лээ. Тэр зурган дээр юу юм бэ? Пянз тоглоулагч байна уу? Тий. Энэ нөгөө нэг 18-аас 25 оны үед нөгөө Эндрюс гэдэг нөгөө нэрт аялагч. Тэр Эндрюсийн экспедиц одоо Өмнөгөө аймгийн нутагт гэдэг юм да. 1918 он яриад шүү дээ. 18-аас 25 он. Тэгээ нэг Эндрюсийн аялал говьор хийсэн аялал. Тий. Тэр үед Эндрюс юм одоо манай монголчуудснаар бол нөгөө петрол авчирж одоо ингээд сонсч ирсэн энэ бол бүр яг фото зураг нь байдаг баримттайгаар. Манай цогт хоёр энийг нөгөө шог зураг цогт хоёр зурсан. Энийг энэ хоёрыг зурж одоо миний манай дэлгүүрийн нээлтэнд бэлгэлж ирсэн. Уян тэгэхээр түүхэн фото юм уу? Фото зураг бий. Яг юм фото зураг байгаа. За тэгвэл энийг фотог нь олж нэвтрүүлгээ гарах үед харуулъя тэ үзэгчдэд. За тэгвэл монголчууд чинь бас үндсэндээ бас л анх энэ үед Петролтой танилцчихсэн түүх байна. Тийм ээ. 18-аас 100 гаруй жилийн өмнө танилцчихсэн байх гэдэг байгаа байхгүй юу? Монголчууд тийм байна. Тэгвэл за энэгээр юу байна? CD-н дээр ирснийх би нэрэ танах чинь авт ТV штэ. Тий. Одоо машинд сонсоход гоё, сонсоолонтой уянгалаг гоё. Энэ манай хамтарч ажиллаж байгаа дэлхийн хамтлагийн 3 одоо бэлэг өгөх гэдэг юм уу? Тий, 3 цомог байдаг юм аа. 3 цомог байдаг юм аа. Одоо 3 цомгийн гуруулангийн нөгнөө. За би тэр улаан цомгийн эндээс авчдаг юм. Тэрийн дороос гаргаж ирээгөө болохоор энэ дараалалаараа энэ л дээ. Одоо энэ ертөнц цомог хамгийн ихнийх нь. Хоёр дахь нь энэ байгаль цомог. Тэгээ гурав дахь нь энэ сая өнгөрсөн 22 оны 11 сарын 26-нд нээлттэй хийсэн Чингисийн музейд нээлттэй хийсэн Хүмүүн гэдэг цомог. Энэ гурван цомгийг одоо бэлгэлье. Та бүхэнд танай хамт олонд бэлгэлье. Тэгээ энэ бол одоо маш гоё хөгжим. Харин тийм ээ түрүү сонсоход амар хөгжимлөг. Тэгээ одоо манай хамтарч ажиллаж байгаа одоо яг одоогоор бол байгаль цомог нь Пензараа ирсэн байгаа. За энэ ертөнц цомог нь одоо баг ачлалтанд орох гэж байна. Хэвлэгдээд дууссан үйлдвэрүүд баглаад бэлэн болцсон байгаа. Одоо ачлалтанд орох гэж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ 5 сарын сүүлээр бид нар юугаа нээлттэй. Энэ хоёр цомгийнхаа нээлтийг бензний нээлтийг. За энэ Хүмүүн цомог нь энэ жил одоо ингээд энэ захиалганы 5 сараас орно. За маш их баярлалаа. Яг зүгээр энэ дэр байгаа тоог дүнгэл хэлмээргүй байна. Тэгвэл ингээ харах дээр бол надад бол манай телевизэд бол маш их үнэтэй билег өглөө. Танд баярлалаа. Ер нь бол хүмүүс сонсоод аялгаагийн сонссон мэт юм бэл. Тий. Яг ямар хамтлагийг мэдэхгүй. Одоо манай телевизийн нэвтрүүлгүүдийн нөгөө гой байгалийн зураг янз бүрийн юм дээр эдний аянууд их биш шүү. Тий. Та пянсны одоо дэлгүүрийн хүн байж надад CD өгж ихтер пянс тоглуулагч байхгүй гэж мэдээд машиндаа сонсороо гэж нэг өгж байгаа юм байна тий. Ер нь пянс тоглуулагч байхгүй гэхээсээ илүү танах нөгөө авто
Тий, авто ТV гэхээр автомашинтай холбоотой учраас автомашинд одоохондоо пенс тоглуулагч дахиж хийж эхлэегүй байна. Дээр үе их боломжгүй байх ингэж хөдөлж байгаа юм чинь. 60-аад оны үед Elvis Presley-ийн тэр нөгөө машинда пенс сонсож ирсэн зураг мөрөг байдаг шүү. Машинд бүр пенс тоглуулсан нөгөө 7 инчийн юм сингл энэсэнд тийм үү. Жисэн зураг биш шүү, байдаг юм бото зураг. Энэ юу яхасаа өмнө нэвтрүүлэг яхасаа өмнө пенс тоглуулж худалдаад авчихгүй яа гэж. Тэгсэн бол гоё пенс авах байсан байж. Пенс тоглуулагчтай болохоор пенс билгэлээ. За их мохоо өөгүй юм болж байгаа. За одоо жишээ сая нэг энэ юунд хэлж байгаа сингл гэдэг нь ямар учиртай? сингл гэдэг нь нэг дуутай, нэг тал дээр нэг дуутай. За энэ дээр хоёр л дуутай пенс гэсэн үг. Хоёр талаа 45 эргэлттэй. 7 инчийн сингл гэдэг нь. Энэ 7 инчийн сингл бол үндсэндээ нөгөө нэг тухайн дуу гараад энэ синглээр хэлдэг хөг. Тэгээ гараад одоо ингээд хүртэл болгож шít. Тэгээд дараа нь нөгөө хэдэн дуунууд нийлүүлж байгаа нэг альбом болгоод гаргадаг байсан шүү. За. Тэгээд альбом болгохоос өмнө ингээд синглээр гаргадаг байсан байна. Тэгээ эн чинь өөрөө бас нийтийн хэрэглээнд манай Монголд бас их байсан шүү. Jukebox гэдэг манай Улаанбаатар ресторан, Баянгол ресторанд мөнгө хийгээд пенс тавьдаг тийм байсан. Дотор олон пенстай. За. Тэр Jukebox гэсэн. Jukebox гэдэг. Одоо дандаа юм сингл тий байх юм уу те. Тэгээд нөгөө сонсоё гэсэн дууныхаа тоог нь оруулангууд татаж гаргаж тавьчихад. Тэгээд нөгөө хуучны бидний нөгөө хэрэгжилжсэн зоосон мөнгө хийх нэ дээ. Яг юм бол. Тий. Одоо тэр Jukebox хаана гэдэг юм бэ? Манайд бас тийм байсан юм. Би ч сонсоогүй юм биш наадах чинь. За. Энэ юм учиртай зургийн зүгээр уран сайхны юм уу юу юм? Энэ яг нөгөө шилдэг cover-ууд л да. Пензны гадна гавцсны зургнууд гэсэн. Пензны гадна талын гавц зураг бол үндсэндээ бас тусдаа хаад бас нэг урлаг болоод өгчихсэн баг. За. Одоо энэ шилдэг нэг зүгээр зохиомжлоод нэг дор оруулсан юм. Олон хамтлаг дуучтай юмнуудыг ингээд хамгийн нөгөө шилдэгүүдийн зохиомжлолд оруулсан баг. Тий. Би тэр энийг тухайн пензэн нэг айхтар нөгөө доторх дуу муу тухайн пензэн айхтар бүр ингээд хит болоогүй ч гэсэн cover зургийнх нь дизайн үндсэндээ бас нийтэд аягүй хөрцөн тийм бас юу байна. Тэгвэл пенз мэддэг, пенз сонсдог хүмүүс бол энийг хараад байгаа тэр юуных юм байна гэж шууд нэрлээ явчих юм биш үү? Шууд нэрлээ шүү дээ. Deep Purple-ийн одоо юуны Pink Floyd-ийн гэл Dire Straits байна гэл тэр David Bowie байна. Гэл одоо энэ голынх нь нэг залгуур Vangelis гэдэг юм уу те? За. Jethro Tull гэдэг энэ ажиллаа. Энэ одоо Phil Collins байж идэг тэр King Crimson гэл тэгэл тэр ахаа тэр цаана Beatles-ч байж яах шиг Asia гэдэг хамтлагийнх байж яах юм ихтэй. Ингээд орж ирэхээр манайхан ч хараад бүгдийн тасралтгүй бүгдийг хэлнэ. За тийм юм байна гэдэг. Тийм бай. Supertramp гэх гэдэг энэ Supertramp-ийн альбом юу вэ? Мэддэгт мэрэгэн цохор мэддгүү дээрэн цохор гэдэг номыг хэлдэг. Надад бол зүгээр дээрэн цохор юм байна. Тэгээд манайхан ирэхээр амар happy байдаг байхгүй. Эний чи ингээд хараад тэрнийх тэр байна гэл. Над чигийн мэдлэг нэмгэнтэй нөхрий чи юу гэдэг вүлээ? Эд мэдхгүй хүн эдийн нэрийг бодоо гэдэг шүү дээ. За энэ фэнс тоглуулагч маань бол юу үзмэр юм уу юу юм? Энэ яг зүгээр дугаал Дуал гэж энэ фильмийн Германы Дуал гэж фильмийн тоглуулагчийг манайх оруулж ирдэг. Одоогоор тасар дууссан байгаа юм. Танах бас пенс тоглуулагч зарах юм оруулж ирдэг юм аа зардаг. Бас тэгэндээ те пенс тоглуулагчийн өгчөөд пензын зарахгүй бол энэ хаттын Edifier гэж фильмийн active speaker гэж active яригч гэж ярьдаг. Өөр дөр өсгчтэй ийм спикерүүд бас олон төрлөөр нь зардаг шүү манайх. За ингээд төрөлжүүлж бодвол ингээд төрлүүдээр байгаа юу те жанраараа метал гэдэг юм уу шоо одоо тэр нөгөө киноны саундтрак гэдэг юм уу те тэг ингээд нөгөө jazz юу ч гэдэг ингээд эднэр бол жанраараа байгаа юм. Энэ доотх бол үсгийн дараалалаар байгаа юм доо. Нөгөө пенс хөдөлтөж аваад нөгөө пенс нөгөө бусдад нөгөө хүмүүст одоо бэлэглэх төрсөдрийн бэлэг их гоё сонголт болжээ пенс. Дотор нь пенс байгаа юм уу те? Тий. Тэгээд одоо өрмөц юм даа. Нүгээрээ харуулаад. Тэгээд одоо ухаан бэлгэлэхээр хүнд ингээ бэлэг одоо ингээд өгж шít.
заавал нэг бас нэг бэлгийн баглаа хэрэгтэй болоод энэ манай хөдөлгөгч охины бас өөрөө зохиомжилсан санаа юм байна. Тий. Энэ цаас нь бас тустай юм цаас байд юм бил. Энэ чинь айгүй өөрөмж болж штэ тий. Нөгөө одоо нэг ирэмэрэ нөгөө юм бод юм шиг ачаал айгүй утгагүй байхгүй тий. Тэгээ яг пенз авсан хүнд тэгээд тодорхой хэмжээний үнэлгээтэйгээр энийг боогод ингээ баглаад өгдөг. Энэ бол төрсөө гой билэг болдог. Тий. За үзэгчтэй манай нэвтрүүлэг бол ер нь бол нэг тийм рекламнаас бол хол байдаг. Тэгэхдээ ийм гоё юм байгаа юм чинь тийм ээ. Одоо нэгэн пенз ус эргэж ирж байгаа юм чинь та бүхэн бас хайртай дотны хүндээ бэлэг өгөхөр бол энэ их гоё өрмөц бэлэг юм биш үү тийм биз? За үн мөн үл ярихгүй тий хэдий болт юм бөө мэд тий. Тэр бол танаа асуудал. Тий. За ингэж юм. За энд нэг юм байна. Энэ би ойлгохтой энийг зүү гэж ойлголоо. Зүү таасан уу? Энэ пенз толгойгчийн зүү. За одоо энд байна шүү дээ энэ. Энэ бол аудио техник AT 3000 дараад үзчихгүй нэ болно 3600 гэдэг загварын маркийн зүйлтэй. Одоо сүүлийн үеийн стандарт энэ тоглоулагчид ирж байгаа. Энэ авах уу тий. За би энийг ингэж жагаад хараадах юм. За бас нэг ойроо хараа мотцоо одоо нас яваад. За энэний үзүүр дээр байгаа тэр нэг жижиг нэг миллиметр хүрэхгүй шиг юм чинь нэг зүү шүү дээ тий. Нэри. А битгэрийн хамгийн анхны нөгөө загцрангой юу энэ төр яхад чинь ханны хадаас шиг юм байсан шүү дээ. Төгсдөг хадаас шүү дээ. Тэргээр хийжсэн бол одоо сүүлийн үеийн шийдэл энэ болсон. Энэ материал нь юу байдаг юм бол энэ зүгээр керамик гэж би алмаз гэж ирдэг diamond гэж байгаа. Сапфир гэдэг байдаг. Бидээс тэрнээсээ болоод үн нь бол өөр болсон тийм. Ерөөсөө л энэ нарийнхан тэр нэг нарийнхан тэр торгоо үзүрийн мэдрэмжээр л дуурж байдаг шүү дээ. Эндээсээ энэ ингээд энэ зүүн үзүр дээрээ энэ ардаа үзүр дээрээ соронцтой. Тэгээд ромгон дотор хөдөлж байгаа хөөх. Натах чи ингээ энэ чичиргээгээр ромгон дотор хөдөл. Тэгээд цаашаа гараад өсгчээр ороод тэр гоё цэвэр дуултаж гарч байгаа. Тэг өсгчл нэг хэдэн энэ пенсионерчин зөвл хэдэн $10-оос эхлүүлээд хэдэн $1000 өмтэй зөв байна. Хэдэн мянга? Тий, хэдэн $1000 өмтэй зөв шүү дээ. Тэр нөгөө материалаасаа болж байна. Материал хийц, дууралт янз бүрийн юмнасаа л болж байгаа. Бас нарийн юм байна тий. Одоо соронз нь хөдөлдөг гэдэг нь MM гэдэг нь энэ. MM гэдэг нь moving magnet гэж байгаа. Одоо энэ зүүнний ард дээр соронцтой байхгүй юу? Тэр нь ингээ ромгон дотор хөдөлж байгаа. За энэ бол соронз нь хөдөлж байгаа moving magnet MM зөв гэж байгаа. MC зөв гэж байна. Moving coil гэж. Тэр нь ромог нь өөрөө соронц дотор хөдөлдөг. Тэр нь илүү үнэтэй, илүү бас сайн дуурдаг зөв байдаг байхгүй. Одоо тэгвэл пянт сонирхдаг, пянт сонсдог хүнд гоё ерөөл хэлий гэх юм бол те хэдэн $1000 үнэтэй зүйтэй ийм пянт тоглуулагчаар алтан пянт сонсоорой өдр гэж ерөөл айгу гоё ерөөл болох юм байна те. Ер нь бол тэл хүн хүнээсээ хамаарат хүмүүс өөрсдийнхөө сонголтоор одоо бол нэг хуучин нийгмийн хаалттай биш болсон болохоор өстой сонголтоор л өстой янз бүрийн юмуд авчих шүү дээ. Тийм байт. Төрөн үзэгчдэд бас энэ харуулсан. Энэ чинь нэг тийм гантик ногоон гэж байгаа тий. Тэгэхээр ер нь ямар өнгөнүүд байдаг юм бэ? Гантик өнгөө. Би бол ерөнхийдөө бол юу гэж төрөөж чинь хоёлоо ярьж явах тэр мелоди уулын цэнхэр байсан. Тийм. Ихэнх нь бол хар байгаа. За энэ бол ийм ногоон ондоо өнгө байна тий. Өөр ямар байдгийг. Улаан өнгөтэй, цэнхэр өнгөтэй, шар өнгөтэй, улаан өнгөтэй пенс танад байна уу? Пенс байгаа. Одоо манай ч улаан өнгөтэйгээс чинь том жагаах улаан өнгөтэй. Том жагаахын бенз улаан өнгөтэй. Өөжгийн бенз улаан өнгөтэй. Наа чи өөжгөө юм шүү. Тий. Энэ задлаад харуулчих болох уу зүгээр би бас болно. Том жагаахын бенз болохоор нөгөө ийм бас марбл байхгүй юм. Тийм байна. За одоо энэ хараа ингээд энэ ийм өнгө байна те. Ногоон ийм. Наач чи улаан гэх үү одоо? Улаан те. За. Энэ бол зүгээр энэ захиалагчийн өөрийн шийдэл. Захиалагчтай байж. Тийм өнгөтэй. Яг нөгөө энгийн хараавд бол арай хүнтэй болно. Тех бах. Тий. Тэгээд мэдээж өөрмөц юм хийх гэсэн санаа байна те. Одоо саяных бол трансперент буюу тунгалаг өнгө гэж ярьж байгаа. Цаадах юм харагдаж байгаа. Манай өөжгийн пензэн дээр бол жишээ нь юу байдгийг. Битүү цулгуун өнгө. Одоо энэ улаан. Энэ ч ястай тийм байд. Тэгээд нөгөө марбл гэдэг байгаа нь цагаанаар дөрвжиг хараар байсан шүү дээ. Энэ бол цагаанаар байгаа. За энэ сони юм бэ те. Энэ ингээд ястай энэ тэгээ нөгөө 180 г гэдэг хэлж чинь.
Одоо хамгийн чанартай хүнд тийм хүндтэй зузаан. За хэр баргийн нөгөө ажилтанд авахгүй. Пянзаны нөгөө нэг хамгийн гол дайсан чинь нь штэ. Өндөр халуун температур. Нарны шууд тусгал. Тэг бах энэ чинь нөгөө хуумцар учраас ажилт үүсэн тийм. Ажилт өгödөл. Тэгэл нөгөө дуу болох ойлч. Нөгөө зүүч үсрээл эхэлнэ. За тийм байна. За энэ сони юм байна. За энэгээр бол энэ тана бодвол нөгөө юугаар сонсгодог юунууд уу? Тий, сонсдог. Би бас надад чинь энийг DJ систем бүрдүүлчихэд байгаа. Gemini гэж фирмийн хоёр адилхан тоглоулагч чинь DJ зүүтэйгээ. Энэ зүү нь бас DJ зүү шүү. Энэ бас өөр зүү байна. Тэгээ энэ пульттэй дорон чадлын өсгөгчтэй хоёр спикертэйгээ ингээд энэ нэг систем бүрдүүлсэн би энийг бас үнд охирсонтой бас 8-аас ч нэгсэн бодолтой сууж идэг гэдэг. Сэргэлэн байна шүү. Та бас нэвтрүүлэг ашиглаа. Зарлаад авч जैन те. За энэгээр юу вэ энэ? За наадах чинь одоо их нанди дээ. За тухайн үед бол одоо 80-ад оны үед манифестол өстой олддгүй байсан идэлтэй. Саньо гэж тийм. Японы саньогийнх тий. Тэгээ энэ пянц тоглуулагч кассетны магнитофон радио бүгдээрээ хамтдаа. Тийм байна. Харин ингээд. Тий. Тэгээд 6 батарейгаар ажилладаг. Энэ хоёр нийлээд ингээд энэ дээрээ таг болчихдог. Спикер нь энэ хоёр нь. Оо за. Тий. Бүх юм нэг дор цуглуулсан юм байна шүү дээ. Энэ бол радиогийнх нь антенны аваа явчихдаг гэсэн үг. Тийм байна. Оо ёстой хөр хийдий. Эндээ кассетныхаа тонтой. Тий. Энэ MCS группийн ерөнхийлөгч од захирал манад бэлгэлсэн. Манай дэлгүүрд зориулж шилгэлсэн, үзмэрч зориулж бэлгэлсэн. Өшөө бас нэг хоёр юм бэ. Тийм байна. Их үнцэнтэй. Тэ чинь байна. Маш их сэтгэл шингэсэн маш үнцэнтэй. За энэ бас нэг сонин юмнууд байна. Энэ юунууд байна? Тэмдэгнүүд байгаа юм уу? Тий. Энэ яг энэ манай дэлгүүр тодалтаалагдж байгаа тэмдэгнүүд л дээ. Тий, одоо энэ рок pop одоо энэ мундаг гадны хамтлаг одоо нэрийн одоо фэнүүдийн зориулсан юм байх гэдэг тийм. Энэ бас юу байгаа юм бэ? Энэ бол нөгөө магнит гэж хөрөгчний наал. Тий хөрөгчний наал. Бас л фэнүүдийн юм байна тийм ээ. За тийм байх гоё штэ. Ийм тэмдэгэ зүгчаал энийг хөрөгчөн дээрээ наачаал тэгэл одоо сүүлийн залуучууд энэ тэмдгүүдийг юун дээр их цүнхэндээ зүгдэг гэдэг. За. Цүнхэн дээрээ зүгдэг болсон үлээ. Энэс чи аваад шууд цүнхэн дээрээ зүгч яваад байгаа хэрэг. Тий. За энэ шиг явахлаар энэ ямар хэсгүүд байна? Яг энэ одоо чихэв зардаг юм уу юу? Тэг энэ яг нөгөө манай кофений хэсэг л дээ. Саяны тэндээс эхлээд ингэж байгаа. Энэ бол яг одоогор бид нар бол нэг ахтар кофе зард сүд болоогүй байна. Ер нь бол орж ирсэн үйлчлүүлэгчтэй кофегаар дайлдаг. За энэ чихвчүүд бол тест чихвчүүд. Одоо эдифайрын чихвчүүд л дээ. Одоо энэгээр одоо утаснасаа дуу муу сонсож ингэж хөлөөтэй сонсож. Одоо бол ажиллааг байгаа юм байна. Кофегаа уугаа суужиж болно. Энэ юу нэг хөгжим тоглогдоод байна уу? Энэ бидний яриаг л мэдрээд байгаа. Яриа мэд. Дууны давтамжаар яадаг гэрэл байхгүй. Тий. Оо тийм бэ. Тий. Энэ нэг юм гэрэл энэ манай нэг хөгжим сонирхчдал авдаг шүү дээ. Хөгжмийнхээ спикер дээр тавьж чаад ингээ цаар USB залууртай. Тэгээд ингээд айгүй хөрх. Тэгээд гэрэл нь айгүй RGB гэдэг айгүй олон янз. Өнгөн. Тийм бэ. Тэгээд юу нь олон янз. Бас энэ нөгөө төрөл нь мод нь янз бүр одоо хоёр тишээ нэг тишээ ч гэдэг юм уу те. За. Тэгээд гэрэл нь бол ингээд өнгөн бол янз бүр. Үндсэн дээр ингээд танаад ирэхэд бол сайхан кофегаа уугаал хөгжмөө сонсоол те ингэж бол болох юм биш. Болно шүү дээ. Панц сонсоод эсвэл одоо утсан дээрээсээ ч юм уу өөр их үсрээс блютуутээр энэ чихвч дуу сонсоод эн чинь үндсэндээ тест шүү дээ. Гой дуу сонсоод ингээд сайхан тухтаа сууж болно. За ингээ үндсэндээ танаа юу дуусж байна уу тийм ээ. Одоо дэлгүүрийн хэсэг бол дуусж байна. За. Дахиад юм байгаа мó? Арын өрөө гэж бас байна. Тэрийг сонирхгүй. Нэг дарга нар л арын өрөөтэй байдаг шүү дээ. Пянцны дэлгүүрийн арын өрөө сонирхчиход үгүй. Тэгээл л да. За үзэгчтэй манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Ингээд манай Чин зоргийн пянцны дэлгүүрийн арын өрөөгөр дараагийн хэсэг үргэлжилнэ.
За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Бидэнтэй цуг байгаа үзэгчтэй баярлж байна. За ингээд манай пенсны дэлгүүрийн арын өрөөг үзье гэсээр ороод ирлээ. За ингээд ерөнхийдөө арын өрөөний нэгэн хэсэг гэдэг энэ байна. За энэ тийм бас өрмөц орчин байна. Төрүүчийн өрөөг бодох юм бол үндсэн тэ. Энд ямар онцлог юм бэ? Энэ дээгүүр байгаа энэ сүвнирүүд үү те? Тий, энэ яг ер нь л бэлэг дурсгал гоёл чимэглэлийн зорилттой хийгдсэн. Энэ яг жинхэнэ пензэг лазер CNC-гээр ингэж ухаж сэлж гаргасан юм л та. Пенз юм уу энэ? Тий. Хэрэглэнээс гарсан пензэг ингэж тийм бэ. Гоёл болгож ашиглаж байгаа ингээд. Тэгээ яг манай дэлгүүр чимэглэл одоо бас нэг хэсгийг хүмүүс бас энэ гадаадд хийж гэнэ үү? Монголд хийж болно. Тийм үү? Манай нэг энэ юугаар ингэж яад юм сэлсэн? Нэг дэлгүүрээ нэхэд бас бэлгэлж ирсэн энийг. Эднэрийг бас. Энэ бол тэгвэл хэрв яах юм бол хэрэглэнээс гарсан пензийг хүн өөрөө зураг өгөөд ингэх юм бол ингэж хийж болох юм байна. Ер нь одоо бид нэр одоо нэг олон пензнуудын үлдэгдэл юмнууд байгаа шүү дээ. Одоо тэрнээсээ бас хийгсэн бодолтой л байна. Энд чи их гоё билег байна да. Ханан дээр бас гоё билег шүү дээ. Тий, стого юм байна. За үзэгчтэй энэ бол бас манай нэвтрүүлэг бол реклам биш. Тэгтээ энэ бол яалтчгүй бас үнэхээр гоё юм байна. Тийм ээ, та бүхэн манай чин зэрэг ахтай холбогдох юм бол бас хайртай дотны хүмүүстэй ийм гоё дурсгалын зүйл өгч болох юм байна. Тийм ээ. Энэ бол гоё юм. Та харан хамтлагийн 30 жилийн хойд энэ бас пенз үгүй юу? Үгүй энэ зүгээр ханы нөгөө юу байхгүй 30 жилийн хойд зориулж гаргасан марчин жилийн. Манай эдийн гарын үсгтэй байна тий. Энэ бас нэг хэсэг манайхад дэлгүүрээр борлогдчихсан одоо дуусчаад байна. Одоо нэгэнт энэ соёл урлагийнхан бол танахаар бол мэдээж байна гэрнэ үз. Тий. Одоо миний энэ өрөөнд чинь үндсэндээ сууж жинхэнэ нөгөө бид нар чинь нөгөө пенсны талаар, хуран бүтээлийн талаарх ажлуудаа энэ өрөөнд ярьж байгаа юм. Одоо нөгөө тэр өмнөх одоо тэр олон пенснод гэрхэн гарсан одоо юм чинь дандаа энэ арын өрөөнд л яригддаг. Жинхэнэ офис хэсэг тий. Тэнд бол мэдээж үл яг одоо голцоо худалдаа болтол үйлчлүүлэгч нар ордог бол энд чинь дандаа ажил төрөл ажилтай холбоотой. За тэгээд заримдаа нөгөө томчоо цуглахаараа боолоо суучдаг шүү дээ. Кофегаа уугаад бас. Тийм болно. За би арын өрөө гэхэлэр нэг дарга нарын арын өрөө чинь нэг тийм нэг өргөчтэй авцсан нэг амралтын тий ингэсэн чинь энэ бол эсэргээрээ юу юм бэ шүү дээ. Гол ажил явдаг баг нэг хэсэг юм бэ шүү дээ энд бол тийм ээ. За энэ маань бол Баян Монголчуулгын плакат одоо постэр. Яг танд хүмүүс бэлгэлдэг юм уу та өөрөө ингэж яадаг юм уу? Тий, энийг манай цогтойр бэлгэлж ирсэн юм бас энэ Баян Монголын энэ бас Баян Монголын тэр манай цогтойр зураас та их найз юм аа. Баахан бэлэг аваад тэгээд тэр энэ дээрээс зураг. Манай онч нөгөө юуны пенцоглуулагчдын клубын админ. Манай тэр танаа дарга хамаг бүдүүн тэр групп чинь 28,000 гишүүнтэй групп шүү. Тий. Энэ мөнгө харандаа хамтлаг 30 жилийн он сүнээр байгаа байхгүй. Та манай РК гэдэг. Тийм байна. Мөнгө харандаа хамтлаг 21 оны 12 сарын 4 өнгөрсөн. Манай найз надад одоо бас дурсгал болгож бэлгэлж ирсэн. Мөнгө харандаа гэдэг яг ялтчих мөнгө харандаагийн тэнд хийцсэн байж тээ бас. Тий. Гоё дурсгал байна энэ бол. За энэ дэв энэ чинь баг нэг талаа музей шиг юм биш үү? Ер нь бол урлагийн музей маягийн. Тий энэ рок попынхны их гоё зургууд. Энэ ямар хамт гоё ховор зургууд. Энэ одоо их сонирн бүрэлдэхүүн байгаа юм. За. Энэ одоо үүрийн төгийн хоёр хүн байгаа байхгүй юу? За. Тэгсэн энд Чингис хааны буржуужаа байгаа соёлдны энэ жүжигч үлжих байгаа ш бүр. Тийм ээ. Тэр нэг улс төрийн яаж нийлэл юм болчих вэ? Нэг улс төрийн нууны наадамд хамт явсан гэсэн ш. Тий. Юуны тийм биш нэрэ буржуулж байгаа чинь аргагүй. Энд гэхдээ нэлээд эртний байна. Үлжих үе юм байсан гэдээ бодоход. Тий. 80-ад оны сүүл үе юм уу? Тэр хавцаад юм шиг байгаа. За тэр бол айзам хамтлаг байна тийм ээ. Айзам хамтлагийн. Тий, манай их холдын өгсөн. Дурсгалын зураг. За энэ чинь юу Баян Монголчуулга. Баян Монголын Хамбат. Төрийн сойрхол Баян Монголчуулга. Тэгтээ. Тий. За гой зураг байна энэ. Гой зураг очны зураг. За тэр цаатлын дээдлих нөгөө дөөр бүжгээд ми театрын нэр түүрийн төв гэж хамтлаг байл. Тэр бүрэлдэхүүнийх нь. Тий өөрийн туяа гэж. Гой ч одоо өөрийн туяа өргөө айц ингээд
Соёл эрдэнэ. Одоо яг л нэг бас нэг эд бас Монголд мөнгөн хөрхрээ тэргээд тэр ил хөгжиж исэн үе тийм ээ. Залуу самтлаг тэргээд. За энэ танаа юу юм бэ те? Танаа лого юу? Манай лого. Чинзос Records руу. За энэ нэг алтан хянз мэнзэн явж юу яа? Энэ хурдны нэг 20 жилийн ойд зориулж гаргасан дурсгалын бенз. Тэгтээ дуу явна, дуутай. Энэ бас нэг 8-9 дуутай баха. Дуурна бас яг л адилхан бенз шиг дуурдаг. Тэгээд бас үнэтэй. Нэг бүрийн үнэ нь $200 үнэтэй бенз шиг. Тий. Гэхдээ хоёулаа түрүү ярьж ирсэн нэг сая ширхэг борлогдох төр алтан хянз яадаг гэсэн энэ зүгээр энэ үл зүгээр л хон дурсгалын юм бэ. 20 жилийн ойд зориулж хийсэн манай хорд хамтлагийнхны хийсэн юм л да. За энэ бас нэг хувилбар бас нэг юм манай гэрт өөрийн бүр нэртэй байгаа. Гар өсгөдний өөр хамтлагийнхны гар өсгөтэй нэртэй бол манай гэрт байгаа. Энэ би гамбайрекс хийж байгаа дахиад нэмээд авчихсан. За энэ бол бас хөөр хордын подоос. Тий, одоо энэ дээр нь бас юмнууд уул нь надад нэг юм нэг гоё рок гинж зүйлт мүлт ижрөө гэж ийсэн. Тэгээ нөгөө эднийх чинь нэг black box гэдэг нэг юм бүр хар CD мэд байдэн штэ. 19 эдэн CD дээр тэр CD box тэгэл гитар бүгдийг өгжсэн. Бид нар чинь бүр 94 оны найзахгүй. За. Тэгээд надад өгжсэн. Тэгээд нөгөө зүйлт мүлтүүдийн энэ рок дуртай манай найзууд дэмжсэн. Энийг өгч гэсэн. Одоо тэгээ энэ дээр нь байхгүй л байна. Одоо тэгж чад нэг авч ингээд гоё баяжуулна энэ жазыг гоё баяжуулж игээд гоё юу болгоно. Хурдан энэ дурсгал бол одоо танай хойморт байгааг бодоход бас ойрхон байна тийм. Та нарын харилцаа найз нөхдүүд. За энэ их гоё өрмөц дурсгал байна. За энэгээр юу байна? Энэ зураг төгтэй. Бачка биш тийм тий. 2020 оны 10 сарын 30-31-нд манай фэн цуглуулагчдын анхны нөгөө фэр төссөн худалдаа маяг юм болсон. За. Тэрэн дээр яваад очиж харин нөгөө гамагийн цацрал тааш хэдэн зураг тавьчихсан зарна гэж байна. Тэнгөт энэ зургуудыг би худалдаж аваад яг дэлгүүрээ нээх гэжсэн. Манай чи 20 оны 11 сарын 11-ний өдөр нээлттэйсэн дэлгүүр байхгүй юу? 20 оны 11 сарын 11 сарын 11-нд. Тэгсэн чинь яг тэгээ бүр тогтцсон байж исэн чинь 11-ийнх нь өглөө 6 цагаас так гэд 20 тогтцсон. Анаа ковид. Анхны 20 байхгүй юу? 20 оны 11 сарын 11 анхны 20. Яг тэр өдөр манайх нээлттэйсэн. Тэгээ тэр нээлттэй хийхээ өмнө хон эднийг дэлгүүрээ чимгэлэх гэж авсан зургууд л та. Гамагийн штамптай зургууд байна. Гой зургууд. Би энд айгүй хайртай. Тийм байна. Гамаа. Одоо н рок попын бас л аврагуудын зургуудыг өшөө нэмэн л гэж бодож байгаа. Сул зайнууд дээр ер нь хүн ороод ирэхэд гой сонирхоод тэ үзчих гой болон байлгасан. Энэ ер нь тэгээд яг л нэр бас ингээл чигэн музей юм. Тийм шүү дээ. Одоо ингээл соёл эрдний бүрэлдэхүүн байна. Энэ том жагаах байгаагүй байхгүй юу? Сургууль дэвцсэн байсан үеийнх нь бүрэлдэхүүн яг бүрэн бүрэлдэхүүнээр зураг нь байж. Энэ Никтон Бачка саруу сайхан хоёр байна. Талигч саруу сайхан соолготарч. Энэ Доломсрон гэж соёл эрдэнэ Баян Монгол дуулдаг байсан, айзлд дуулдаг байсан. Хэвээр нэг сайхан босгүй байсан. Энэ нөгөө нэг дөрвөн үлрэл хоёр амрыг дуулдаг. Галхуу оюун чим хоёр чинь хоёр. За бараг тэр дугаат дуулж ирсэн юм уу те. Магадгүй тий. За энэ нэмсгэлийнхэн. Нэмсгэлийн ах нарын жинхэнэ эд сайхан гоё залуу байх үеийнхэн зураг шүү дээ. Долгио ах байна, гам болдох байна те. Бодроо ах ингээд. Оюун сахалтан долгио ах юм уу? Энэ долгио ах. Сахал. Энэ долгио ах. Сахал биш үү. Энэ гам ах. Тэгээд энэ энэ гам болдох гам ингээд бодроо ингээд. Энэ Батчимг ах битгэр чинь самаатан уу гэхгүй. Тийм үү. Тий. Батчимг ах чинь юу баси тоглолдог. Бид цаас ороход дуртай тий. Тэрний чинь зохиолч штэ тий. Хурдын бас их олон жилийн өмнөх зураг байлаа. Тийм байна. Тий. Энэ одоо Хөхтөнгөр хамтлагийн энэ Хөхтөнгөр юм уу тий? Тий. Одоо энэ хоо энэ Дашка Сара Пужа гам. Тийм үү? Тийм байна. Энэ армийн гам баа. Тийм байна. Энэ талиг цог энэ өөжги. Энэ өөж бас байсан шүү дээ, орсон шүү дээ. Тийм байна.
Энэ өөжгийн цогоо ирнэ. Нэрээ тийм биш. Яг ч энэ хүний залуу насгаж гоё юм аа. Цогоо баскетаар тоглоод өөжгийн солоктод тоглож байсан. Энэ нэг төрөнд хэлээд байсан. Нөгөө MCC од захирлын манай дэлгүүр төгсөн тэр нэг саньо харуулсан шүү дээ. Тэрний бас хамт өгсөн энэ Sharp-ийн энэ одоо тухайн үедээ бол 80-ад оны үед бол одоо яста нэг бидний бүр мөрөөдөл болж ирсэн. За тий ийм хөгжинтэй айл бол одоо баг хамгийн баянтай орд. За яг үнэн баг тий нэр. Тий энэ одоо их гоё дээ шүү дээ. Энийг бас манай дэлгүүрт зориулж бэлгэлсэн. За энэ Данийн Bang Olufsen гэдэг энэ фирмийн 87 оны фестивал үзчихээ боддоо амар гоё хийж дууж энийг бас бэлгэлсэн. Ажил нь бүгд ингээд бас үзмөртэй тавиад үзмөртэй тавиад бас ингээд бусдаа ингэж хуваалцаад бас ийм бас техникүүд байдаг байсан юм байна гэдэг утгаар нь яаж байгаа юм. За би энэ цаг ялч байсан чинь ингээд нэг халдсар дөрцсөн энэ айгу өвөрмөц санагдлаа. Тэгээд дотроо юу мэн гэсэн чинь янз бол байна бас тий. Энэ ямар миний хэлээд байгаа нэг Max single гэдэг чинь л дээ. Pet Shop Boys-ийн нэг тал дээр хоёр дуутай. 45 хэрэгэлтэй Max single гэдэг чинь. Энэ яг энэ би нэг битэр нэг хүний цуглуулга авсан. Германаас. Нөгөө таваарш яасан гэхээр гаражта пенза тавиад усан тавтуулж байдаг нэг хэсэг. Тэгээ одоо тэр энэний нөгөө хооргод наалдсан юм чи. Тэгээ энэний цуглуулгын дотроос нь бол өстө нөгөө алт эрдэнэс ч гарсан. $200-300 еврогийн үнэтэй пензонч гарсан. Одоо тэгээд нэг хэсэг нь одоо тэр дотроос бидний мэдэхгүй юмуд байна. Алдарт Сэмс чинь бас юм хөгжим яаж исэн юм уу те? Тийм билээ. Энэ одоо ер нь бол их гоё харагддаг шүү дээ энэ ингээд. Пенс тоглогчтой, кассетны магнитофонтой, өсгөгчтэй FM радиотой. Чамд байна. Тий. Энэ одоо тэгээ яг Германд бас л нэг хүний хэрглэж ирсэн юм. Одоо учраас гоё дурсалтай энэ бүр энэ нүүр энэ бүр ингээд юу болцоод. Лээ энэ л тэр энэ хэрээрээ л одоо тэгэл түүх дурсгал бас гоё vintage хуучны юм цуглуулдаг дуртай хүмүүст бол авдсан шүү дээ. Тэгэх баг. Тий. За үнэхээр тааламжтай байна. За тэгээд нөгөө ирсэн гичин буцдаг орсон барай харилдаг гэдэг. Яриад бол яриад байхаар юм шиг байна. Гэхдээ энэ ч бас юм бас хязгаартай байх хэрэгтэй баг. Тийм ээ. Үндсэндээ нэвтрүүлэг төгсөж гинаа л гэдэг энэ санаа нь бол тий. Тэгэхээр одоо юу нэг баахан бацаагаал баах юм асуучлаа. Одоо танд бас нэг эрхчлөө олгоё төгсгөлтөн тий. Манай үзэгчтэй тандаад одоо сэтгэлийн мэтгэлийн гэх юм чи юу дээ бас нэг үзэгчтэй тандаа таас нэг үг хэлээч. Яг ер нь пент сонирхож байгаа залуучууд ер нь хахад пенза хахад бас пенцтай болъё, пенцлогчтой болъё гэсэн тийм бас бидний үеийнхэн ч байгаа шүү дээ. Буцаад хуучин залуунаас сэргээгээд ингээд тийм хүмүүст бол манай дэлгүүрийн талх нээлттэй би чөлөөтэй өөрөөхөө зөвлөгөөгөө өгнө. Пенс тоглогчны сонголт болон пенсны сонголт өшөө одоо юу байдیں۔ Тэ ирээд чөлөөтэй одоо манай дэлгүүрт ирээд чөлөөтэй асууж зөвлөх юм байвал асуугаад кофегаар дайлуулаад сайхан тухтай тав тухтай сууж болно шүү. Манай дэлгүүрт тэгээд тавтаа мөрлөөр л ажиллая да. Тэгээ түрүү орж ирээл гаднаас орж ирээл таны анхны тэр нөгөө дэлхийн хамтлагийг ингээд сонсоход те ингээл хэсэгэн зурч айгуу гоё болсон. Тэгэхээр яг өнөөдрийн үед бол би нөгөө нэвтрүүлэг бичих гэж ирсэн. Дараа нэг сайхан ирж амарна танаа энэ төл ёстой өссөн хөгжмөө сонсож. Тэгээ яг үзэгчдэд хэлэхэд бол одоо бидний энэ амьдралын хэмнэлт чинь амар завгүй те айгуу стресстэй ийм байгаа юм чинь зүгээр худалдаа авалт хийх гэж биш те. Одоо сайхан хурж ирээд кофе уугаад гоё хөгжим сонсоод ингээд зүгээр амрах зорилгоор ирэх боломжтой юм байна тий. Тэгээд пенз гэдэг юм ямар яаж дуурдیں۔ Тий. Пенз гэдэг юм юу гэдэг одоо нэг хөвгт мэдгүй хөвгтүүд пензны анхан шатны одоо бас мэдээлэлтэй болгоод. Бид нар бас зөвлөгөө хангалттай өгнө. Чөлөөтэй өгнө. За
Хахад их баярлалаа. Тэгээд цаг зав гаргаад бидний хүлээж авч одоо сайхан яриа өрнүүлсэн их баярлалаа. Таны ажил танай хамт олонд их амжилт хүсье. За баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Юу гэлээ пянз тоглоулагчтай болоод ирэх юм бол дахиад пянз биелүүлнэ гэсэн тийм. Мартаагүй. Баримч юу вэ? Пянз тоглоулагчтай болоод ирвэл пянз биелүүлнэ. Нэг баримч юу гэж байна. За ингээд манай нэвтрүүлэг өндөрлж байна. Бидэнтэй цог нэвтрүүлгийн туршид байсан үзэгч та бүхэндээ талархлаа. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. За шүү дээ. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.